За манай подкастыг үзэж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Liberty Pub подкаст маань цоо шин тайцтайгаар за тэгээ шинэ үйлрэл маань эхэлж байна. За угаасаа л одоо нийгэм эдийн засгийн асуудал ярьдаг, улс төр нийгэм эдийн засгийн асуудал ярьдаг. Өнөөдөр багш нарын ажил хаялтын талаар ярих болно. Тэгээд өнөөдөр бол дандаа багш нар цугларсан байгаа. Тэгээд өөрсдөө энэ талаас ахуулаад танилцуулаад явъя те. За сайн байцгаана. Билгүү гэдгээ одоо инженер мэрэгчлэлтэй байжгаад мэрэгчдээс болоод багш болоод 1 жил болж байгаа юм байна. Төв аймгийн 100 мод сумын 4-р сургуулийн багш байна. Юуны багш вэ? Физик газар зүйн багш хийж байна. За би нийслэлийн хүүхдийн 28 дугаар цэцэрлэгийн бүлгийн багш Чимэгмаа. Би барилга архитектурын сургуулийн багш Бизия сургууль архитектор сэргээн сурлагч тэр чиглэлээр хичээл заадаг. 12 жил ажиллаж байна. За Бацөрөг Монголын боловсрол шинжилгээ ухааны үйлдвэрч нэвлэлийн холбооны энэ боловсролын салбарын ажилтнуудын ажил хаялтыг зохион байгуулах ажлын хэсгийн дээр Бацөрөг гэж байна. За одоо яг үйлдвэрч нэвлэлийн тий. За тэгээд өнөөдөр бас бид нартай хамт Mr. Chao гэд пип байгаа. Тэгээд энэ гурвалжин будааны пип юм билээ. Үнэр мөн. Тэгээд бүгдээр тулгаад эхлэе. Тэгээд уучч болно, уухгүй ч байсан болно. Заавал уун гэсэн байхгүй. За. Эрүүл мэндийн дээлтэй гурвалжин будааны шар ариг powered by Buckwheat. Айгуу гоо зөөлхөн пип шүү дээ. Амар сони юу амттай маань. Тийм. Өвөрмөц амттай гоо зөөлхөн пип. Бичин шиг юм шиг. Тэгээд 0.5 болон литрээр савлагдсан байт юм л шүү. За одоо чи ингээд сая бол нөгөө бидалтын 7 хоног өнгөрцсөн. Хичээл орголцоод идэг. Хичээл маань байдгүй. Тэгээд одоо багш нар маань ажил хийцэн байгаа гэдэг. Одоо яах вэ хэдүүлээ. Ер нь яагаад ажил хийчихвэ? Юу болов? Юунаас болчихвэ? Зарим хүмүүс бол одоо Нимбатар юу түүхийн ажилчдын салин 3,500,000 болгосноос болоод эдгээр ажил хаялаа эдгээр гэл тэгээд лээ. Ер нь яагаад ажил хийчихвэ? Юу нь болохгүй байна. Би нэг тавьчих ярих ба. За тэгээ ер нь бол энэ боловсролын салбарт урд нь одоо бас 95 онд ч гэсэн бас нөхцөл байдал нэлээд хүндхэн болж ирсэн. За сая бол бас л энэ яалч байхгүй одоо багш нар тесрхээс өөр юм байдалд орлоо л доо. Тэр нь юу гэхээр боловсролын салбарт бол багшлах ажиллах хүчний хувьд бол хомсдолд орлоо. Бусад ажилчид нь ч гэсэн маш ихээр хомсдолд орлоо. Тэгээ багш нарын бол ажлын ачаал бол маш их болсон. Тэгээд бас төрөөс энэ боловсролын салбарт анхаарал хандуулах явуулж байгаа юм таараа байна гэсэн юм шүүмжлэлүүд бол гадар сайгүй байна. Тэгээд тэр 95 онд бол ажил хайхад бол нэг иймэрхүү нэг хэдэн нөхцөл байдлууд үүссэн байсан. Тухайн үед бол нэг сургууль завсарталт хүүхдүүд нөгөө бидний мэддэг нэг хүүхдийн хөдөлмөр гэдэг асуудал чинь зах дээр гарч тэрэг төрдөг энэ тэнд нөгөө янз янзын ажлууд хийдэг асуудал чинь таршааны хүүхдүүд. Тэгээ дараа нь болохоор багш нар тэр үе чинь бас ганцад яваад өгдөг нэг асуудал байсан. Тэгээ багш нар маань цалин үйлс нь үнэхээр одоо бага нэг юм байсан. Тэгээ тэр үед чинь бас бидний тэр ажил хаялтын үр дүнгээр бол нэлээд олон асуудлуудыг шийдвэрсэн. Хатаглал хамгийн түрүүнд нь боловсролын тухай хуулийг бол өөрчлөлт оруулсан. Тэгээд энэ боловсролыг тэргүүлэх салбар юм аа гэдгийг шийдвэрлэж ирсэн. Тэгээд бас багш нарын их хурал гэж ерөөсөө хуралдахгүй бас нэлээд олон жил ингээд өмжтсөн завсардсан. Тэгээд байсан. Тэгээд 6 дугаар их хурлыг хуралдуулах шийдвэрийг гаргуулж ирсэн. Тэгээд багш нарын бас үнэлгээгүй ажлууд гэдэг маш их ажлууд байсан. Тэрийг бүгдээр ингээд үнэлгээжүүлэх ажлыг бол тэр үеийн ажил хаялтаар шийдсэн. Нэг 7-8 төрлийн одоо нэмэгдэл үйлс болгох тийм журмыг бол гаргуулж ирсэн. Тэгээ бас багш нар бол үндсэн цалингаа бол одоо нэг 40-50 орчим хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг гаргуулсан.
хамгийн гол зүйл бол энэ боловсролын салбараа аврах гэдэг л ийм байдал бол байсан. Яг энэтэй адилхан нөхцөл байдал бол өнөөдөр ч гэсэн бас үүслэе л гэж одоо Монголын багш нар бол үзэж байгаа юм. Тэрэнд нь бол юу гэхээр одоо багшлах болсон учраас хомсдоод ирэхгүй чинь энэ ч юм бол яалтж байхгүй л тэр хүний багшаар ажиллах хүний одоо сонирхлыг төрүүлж чадахгүй шүү дээ. Энэ цалин ийм бага цалингаар чинь энэ хүн багшийн ажлыг хийгээд явах тэр сонирхлыг төрүүл. Тэгэхээр хамгийн түрүүнд зөөгч мөөгч бармын хийсэн бараг илүү. Тэгээ нөгөө бусад одоо нэг тогооч могооч одоо юу гэдгийг нэг өөр ажил хийчих юм бол энээс нь хавгүй илүү цалин аваад тэгээ амьдралаа ингээд болгочих гээд байгаа ийм нөгөө нөхцөл байдлууд байгаа. Тэгэхээр энийг бол нөгөө манай багш нар бол нэг талаар шүүмжилж байгаа. За яг хөө урд нь бол манай үйлдвэрчний хэвлэлээс тэмцэл хөдөлгөөнүүдийг хийгээд цалингуул үе шатаа нэмэх ажлуудыг хийж ирсэн. Гэхдээ л одоо яг нэг дөрвтөө шийдэхгүй бол ингээд жоохноор ингээ багаар ингээ цалин нэмэх чинь бол яг үр дүн гарахгүй байна гэдгийг төр зэсэгт бас ихний ээлжинд ойлгуулах ажлыг бол хийж байна. За дараа нь бол тэр яарч байхгүй төр зэсэг энэ шийдвэр гаргаж байгаа хүмүүс маань бол боловсролын салбарт бол арай илүү анхаарал хандуулна гэж нэг багш нарт айгүй хүлээлт бий болготлоо шүү дээ. Тэр нь юу гэхлээр эрхчээд яг боловсролын жил болгоно гэдэг. Тэгээ ингэхлээр л одоо энэ жаахан боловсролд анхаарал хандуулаад бидний өмнө тулгамдаад байгаа асуудлыг бас үе шатаа жоохон ч гэсэн шийдэх юм болов гэсэн нэг юм хүлээлт байсан. Тэгсэн төсөв батлах болоо төсвөө танилцуулаад ирсэн чи юу нөгөө багш нарын өмнө тулгамж байгаа янз асуудлуудыг нэг шийдэхэргүй ийм төсөв танилцуулаад оруулаад ирж байгаа чинь л байгаа. Тэгэхээр бид нэр яалтж байхгүй. Уучлаарай одоо энэ цалин мөлстэй нэмэх бидний тавиад байгаа шаардлага энд чинь тусаагүй байна гэж одоо тэмцэл хөдөлгөөндөө багш нар одоо орж ирлээ шүү дээ. Бид нар яг өнөөдөр мегмар гарагт энэхүү нэвтрүүлгээ хийж байгаа. Сая багш нарын үйлдвэрчний хэвлэл болон засгийн газар за дээрээс нь улсын хурлын гишүүдтэй уулзаад за бас хамтран ажиллах гэсэн үү тий хоорондоо ойлголцох юм ажлын хэсэг яваад уг нь хин гээд нэг хүнийг үрсэн юм байна боловсролын яамны Адиа сүрэн гээд хүнийг үрсэн. Тий Адиа сүрэн дарга маань даанч яг тэр нөгөө хилцээрт ороод ирж амжихгүй гэдэг юм ярьсан шүү. Уг нь бас боловсролын яамнаас хүн байгаад яагаад одоо нэмж чадахгүй байгаа юм бэ гэдэг бас үндэслэл хийсэн бол өөр байх байсан баха. Тэгээд нэг ийм юм болсон байгаа шүү. За хөдөө орон нутгаас багш нарын төлөв ирсэн байгаа тий. За тэгээд би та дээр сонсох байна. Тий. Бидэд яг өнөөдөр амрагийн урилгыг яваад нэвтрүүлэгт орох болоод тэгээд энэ чинь нөгөө үйлдвэрчний хэвлэлийн холбооны гишүүн болчихсон сургуулиуд хуулиараа ажил аялалтанд нэгдэх боломжтой юм байна. Тэгээд манай сургууль чи үйлдвэрчний хэвлэлийн гишүүн байсан. Тэгээд одоо ажил аялалтанд нэгдээд бараг 5 дахь хоног дээр ирж байна. Тэгээ би өнөөдөр зориулаад одоо ингээд сүүлийн үед өчигдөр ч юм уу ингээд өчтөрөөс эхлээд гів гэдэл одоо багш нар ухаа ороод ерөөсөө ажил хайцсан юм шиг л ингээд фэйсбүүкээр олон нийтийн сүлжээгээр хүмүүс бичээд эхэллээ л дээ. Тэгээ би өчтөр үйлдвэрчний аймгийнхаа үйлдвэрчний хэвлэлийн холбоон дээр уулзаад яагаад ингээд ажил аялалт эхэлсэн шалтгаан ер нь хизээнээс эхэлсэн ямар бичиг баримт үндэслэсэн ингээд ганц нэг материалууд авчирсан. Тэгээд энэ 2024 оны 1 сард үйлдвэрчний хэвлэл боловсролын яам хоёр ингээд хамтын гэрээ хийсэн юм байлээ. Тэгээ гэрээ хийгээд энэ одоо 3 дугаар зүйл дээр нь жил болгон цалин 30%-аар нэмэгдүүлнэ гэсэн одоо нэг тийм хамтын хэлэлцээр маягийн юм хийсэн юм байна. Тэгээ тэр хэлэлцэл ингээд шахах шаардаа явган нөгөө боловсролын яам чинь тодорхой хариу өгөхгүй. Тэгээ одоо энд ингээд байнгын албан бичиг одоо үйлдвэрчний хэвлэлээс өгөөд тэрэнд нь хариу өгсөн баримтууд нь ингээд байж байгаа байхгүй. Тэгээ ерөөсөө гів гинтл ухаан ороод одоо улс төржүүлээд хүмүүс яриад байна шүү дээ. Оюун эрднийг байхад та нар жигсаагүй эсэргүүцээгүйж зандан шатрыг гарч ирэнгүүт дэмжлээч гэх шиг. Тиймэрхүү юм яриад байгаа байхгүй юу. Тэгээд эн чинь одоо ингээд бүр 24 оны 1 сараас эхлээ гэрээ хэлцээрээ биелүүлэхгүй ингээд явж байгаад тэр нь одоо улсын төсөв батлагдахаас өмнө ингээд харангууд сая ахын ярьдгаар те бүр ингээд олон дахин бичиг сачиг солилцоод эцсийн байдал дээр хүрээд тэгээ 9 сарын 24-нд ажил аялаа шүү жигсаал хийлээ шүү гэд. Тэгээ эн чинь бүх юм хуулийн дагуу явж байгаа. Тэгээ одоо багш нарыг бол ихэнх хүмүүс гэртээ хөвж байгаа бахтар гэж бодоод байгаа юм шиг байна лээ. Тийм байхгүй. Яг энэ хөдөлмөрийн тухай хуулиараа бид нар ч нөгөө яг ажлын 8 цагаас сургууль дээр ажил аялалтаа зарлаад ажиллаа хийхгүй хүүхдүүдэд авахгүй ингээ яг хуулийнхаа дагуу энэ хөдөлмөрийн тухай хуулийнхаа 25 дугаар зүйл дээр ажил аялалт хийх юм бүр хуультай юм байна шүү дээ. Тэр хуулийнхаа дагуу яг үйлдвэрчдийн хэвлэлд нэгдсэн одоо энэ сургуулиуд маань орондоо яриа одоо ажил хаяад бараг 200 гаруй 300 сургууль болчихсон уу тий 665 байгууллага. Тийм баг. Тийм олуулаа нэгдсэн байгаа. Тэгээд тийм одоо үйл явц болоод манай сургуулийн бас нэгдсэн байгаа. Тэгээд одоо боловсролын салбарын асуудал дээр ярих юм бол зөндөөл юм байгаа. Зөвхөн цалин гэхгүйгээр
Тэрийг дараагийн хэсгүүд дээр ярих баха. За цэцэрлэгийн багш. Ямар байр суурьтай байна энэ? Одоо цэцэрлэгийн багш нар маань бас хамт ажиллаа гэдэг шүү дээ, тийм ээ? Тийм. Цэцэрлэгийн байгууллага одоо нийслэлийн хэмжээнд бол 260 цэцэрлэг ажил хэлтэнд нэгдсэн байна. 260 цэцэрлэгийн багш ажилчид бүгд ингээд хамрагдаад явж байна. Энэ одоо бидний авж байгаа цалин бол үнэхээр амьдралд хүрэлцэхгүй байгаа шүү дээ. Багш нар бол бүр бага баха тийм. Үгүй яг хөө сүлжээгээр бол яг юу ажлын нөхцөл бол айгүй хүндтэй манай цэцэрлэгийн багш нар чинь нэг ангид одоо бүтэн 10 цаг ажиллана. Өглөө 7:30-оос орой 17:30 хүртэл бүхэл бүтэн 10 цаг. Цайны цагийн завсарлага байхгүй. Бүхэл бүтэн 10 цаг тэр 30-40 хүүхдийн дор хаяж 30-40 штэ. Хүүхдийн чимээ шууганд өдөржин байна. За тэгээд яг энэ нөхцөлд ингэж ажиллаад авж байгаа цалин өнөөдөр гар дээр авж байгаа цалин ерөөсөө сая хэдэн зуун мянган төгрөг ш. Тэглээгээд одоо нөгөө олон жил бас дуугаад тисэж явсан л да. Аргагүй ингээл ямар ч тийм нийгмийн баталгаагүй болж байна одоо бидний амьдрал. Өнөөдөр насаараа ингэж амьдрж ажилтай явлаа. Ард нь биднэрт үр хөвгтөө үлдээгээд үлдээд өгөх юуч байхгүй ингээд болчихж байгаа байхгүй. Тэгэхээр ямар ч байсан залуу үе маань энэ одоо ажил хайлт бол зөвхөн одоо ингээд надаар дуусахгүй шүү дээ тий. Боловсролын салбарын энэ олон ажилчдын цалинг, багш нарын цалинг ингээд нэмчих юм бол алстаа энэ салбар чинь үнэхээр л Монголын тэргүүлэх салбар боловсрол юм бол энэ салбарын ажилчид тэргүүлэх цалингийг аваад явчих хэрэгтэй тий. Энэ ирээдүйд ажиллах өчнөө олон хүмүүсийн замыг бид нар засчих гэж байгаа байхгүй юм гэсэн доо. Үнэхээр бол шаардлагатай байгаа. Мэдээж одоо нэг гаггүй офисын цэвэрлэгч хүртэл 2-3 сая цалинтай л болчиход шүү дээ тий. Тийм байдал тий. Үнэхээр цэцэрлэгийн багш нарын нөхцөл байдал бол үнэхээр хүнд юм байна. Тэгээд цэцэрлэгч нь болохоор ганцхан дам багш ажиллахгүй. Тэгээд багшийн туслах гэд байна, тогооч нар байна, эмч нар байна. За тэгээд ерөөсөн цэцэрлэгийн хаалгаар ингээл хүүхэд ороод ирэхэд л өнөөдөр манаач байлаа гэхтэл ухтах үйлчлэгээ нальчиж маань багш. Амар нь бүр ингээ ачаал нь бүр ингээ хитрээд тэгээ бүр ингээ дийлдэх болсон юм бэл. Яг тэр зэмээ улсын Улаанбаатар хотын цэцэрлэгүүд, Улаанбаатар хотын сургуулиуд бол бүр ингээ үнэхээр амар болсон тий. Тэгэл одоо манай одоо багш нар бас хөөр юм ингээл сая 559 мянга цэцэрлэгийн дунд сургууль дэх насны хэдэн төгрөгийн илүү явдаг байхгүй юу? Талаар илүү явдаг. Тэгээ багш нар тийм тэгтэл нөгөө үйлчлэгээний ажилчид бол цэцэрлэгийн хөдөлгөх гол хүч чинь тэд байгаад байдаг байхгүй юу? Нөгөө галтгооныхан байна тий. Тогоочгүйгээр эмчгүйгээр за мэдээж тэрний нярав нэгтлэн ингээл ийм үйлчлэгээний ажилчид бол бүгд ингээд юу яадаг түүгийн зэрэгэл дээр цалинжаал ерөөсөө 950-аас цалин эхэлж шít. Тэр одоо тэр тэгж тийм баг цалин авч аваад хүүхдийн төлөө өнөөдөр ингээд ажиллаж байгаа хүмүүсийг одоо үнэхээр сэтгэлтэй л бичлэхээс өөрөөгөө те. Үнэхээр энэ дотор бол хүүхдийн төлөө гэсэн сэтгэл нэгдүгээр тавьж ин хамт олон гэсэн сэтгэл бас айгүй юм бас нэг юм. Ер нь би тэгж бодоод байдаг байхгүй юу? Маш өндөр хариуцлагатай тэр зам цэцэрлэгийн багш. Бүүн гарын үсэг ингээл хяналт юу гээл ингээл амар өндөр хариуцлагатай мөртлөө мангар баг цалинтай тий. Уг нь хариуцлага нэмэгдээ ирээрч арай өөр байж байгаа хэвчээ тий. Тийм байлээ. Бид нэр нөгөө боловсролын салбарт ажилладаг хүмүүсийн цалин өсийг ер нь зөв тогтоох гэдэг асуудлыг бол ярьсан. Тэгээд тэр улсын 3 талд хэлцээрт тэр 18 оны ажлаа хэлтийн үед бид нэг хэлцээрт улсын хэлцээрт нэмэлт оруулаад тэгээ боловсролын салбарт ажиллаж байгаа хүмүүсийн цалин шинжил тогтоох асуудлыг ярьсан. Тэгээ ингээ яхахлаар тогтооход бол нэг 4 гол зүйл ярьж байгаа байхгүй. Тэрний хамгийн нэгд нь бол ажлын хариуцлагыг бол хамгийн чухалд нь тооцож чадчих. Тэгээ дараа нь болохоор хөдөлмөр эрхлэлийн нөхцөл гэдэг. Манай цэцэрлэгийнхэн чинь хар өглөөгөөл харанхуй шин ээж аав нарыг ажилдаа явахаас нөхдөд аваад тэгэл ажиллаа тараад ирэхлээр нөхдөд нөгөөл ингээл явж байгаа хүмүүс шүү дээ. Тэгэхээр энэний бол хөдөлмөрийн нөхцөл нь бол үнд гэж байна. Тэр болдог хүүхдийн амнаас эрүүл мэндийн асуудлыг хариуцж ийн гэл. Тэгээ дээр нь хэрв аргийн хүн ороод цэцэрлэгийн багш ажиллаж хийж чадахгүй шүү дээ. Тэгэхээр мэрэгжил ур чадвар гэдэг юм бол тэнд чинь маш их шаарддаг бас ажил. Гэх мэтлэнгийн ийм нэг хэдэн гол зүйлүүдийг л үндэслэл болгоод нөгөө үндсэн цалин тогтоодог юм билээ. Тэгээ тэр байдлаар ингээд тогтоогоод нэг дунд сургуулийн багш нараасаа нэг манай цэцэрлэгийн багш нарын арай жахан дээшээ гарч ирсэн байхгүй юу. Тэгээд бас босоод хүмүүсээс нэг арга зүйч гэдэг. Арга зүйч нь болохоор яг хүүхдэд шууд тулж ажилтдаг. Тэгээ хөдөлмөр эрхлэлтэй нөхцөл нь арай өөр болохоор багшийнхаа доор орж мараад ингээд уул дээдлийнхэн шатлын хариуцах ажилтна байхгүй юу. Нэг тиймэрхүү тохиолдол бас болж ирсэн. Би болохоор ажил хаяагүй хүн шүү дээ. Би ч их сургуульд ажилладаг тий. Гэхдээ үйлдвэрчний хийж байгаа үйл ажиллагаа бас төр засгийн зүгээс ирж байгаа
хариу үйлдэлүүд эдрийг анхааралтай ажиглаж байгаа байхгүй би бүгд багш нартай ямар ч байсан багш гэдэг утгаараа нэг уур амьсгалтай байгаа та нарыг дэмжиж байгаа гэдгийг илэрхийлье. Бас би их сургуулийн багш нарын төлөөлөд та нарын үйл ажиллагааг зөв зүйтэй ийм байх ёстой гэдэг дээр нь санал нэгдэж байна. Миний ажигласан хэдийн юмнуудыг би ингээд ярих ёстой юм шиг байна тий. Одоо чимэгмаа багшаас эхлээд ингээд хүүхэд бэлтгэгдээд явж байгаад бэлгүүн багш дээр очиж сурж байгаа гэдэг манайхаар ирэх юм байна л да. За тэн дээр чанарын асуудал гарсан. Сүүлийн 6 жил. Тэгээ манайч одоо хуучинд нэг тийм Орос маягийн тийм сургалтын арга зүйтэй байж байгаа. Тэр нь өөрчлөгдөх гээд тэгээ зөндөө олон туршилтын тэр явагдаад сургуульд тийм ээ. Үгүй ээ, дунд сургууль, сургууль цэцэрлэгдэх гэсэн үг шүү дээ. Яг хөө тэр нь тэр сургалтын арга зүй өөрчлөгдөх нь зүй ёсны асуудал баг. Гэхдээ тэрүүгээр дамжуулж ямар хэмжээний зардал гараад юу болж хүмүүст ямар ачаал нэмж ирснийг мэдэхгүй байна. Ямар ч байсан тэр үр дүнтэй болсон үгүй нь хизээ шалгагддаг вэ гэхээр их сургуульд нөгөө оюутан болж орж ирж байгаа хүүхдүүдийн асуудал байна шүү дээ. Тэгээд сэтгэлгээ өөрөөлж чинь дахиад сургалтын шинэ арга зүй туршигдаад ороод ирж байна. Тэгээд бүх юм их өөр болсон байгаа шүү. Тэгээд тэрэн дээр санаа зовх хуц асуудлууд бас гарч байна. Одоо би өөрөө чинь 2007 онд 10 жилийн сургуулаа төгссөн бохоггүй. Тэгэнгүүт бидний үеийн оюутан байсан хүүхдүүдийн хандлага одоо бол байхгүй шалгуур болчихсон. Тэгээ энэ бол дон сургуулийн сургалт дахиад цэцэрлэгийн сургалттай холбоотой учраас их сургуулийн багш яг энэ асуудал дээр их санаа зовж байгаа. Тэгээ би энэ дээр санал хэлчихв. Тэгээ юу би одоо ингээд нөгөө яг анханасаа багшаа хийж байгаа хүн биш те. Өөр салбараас орж ирээд дандаа хувийн хвшилтэд ажиллаж байгаад ингээд багш болоод жил гарan болж байгаа. Тэгээд ингээд жил гарны хугацаанд ингээд ерөнхий боловсролын салбарынхаа чанарыг харахад бол үнэхээр бас сэтгэл готарсан яг үнэ хэлээд. Тэгээ ерөөсөө энэ боловсролын чанар унгааж байгаа хамгийн том асуудлын нэг бол ерөөсөө энэ яг үнийг хэлэхэд одоо энэ боловсролын салбар маань өөрөө болчиход байгаа гэж би бодоод байгаа байхгүй. Тэгээ ерөөсөө ямар ч эмх замбраагүй төлөвлөлтгүй маш их бичиг цаасаар ингээ багш нарыг зогсоо залгуулсан. Яам юм шүү. Тэгээ одоо яамдаач байдаг юм уу, аймгийн газартаач байдаг юм уу. Тэгээ би өчтөр нөгөө наашаа хийж ярих гэж байгаа гэд сургуулийнхаа багш нарын дунд жоо хэлэлцүүлэг өрнүүлээд хэр олон төрлийн бичиг цаасны ажил одоо биднэрт явагддаг юм бэ гэдэг нэг тийм хэдийн бичээд авчихсан. Тэрийг нэг товч уншиж чаддаг. Тэгээд одоо ингээ ажиглагдсан юм уу гэхээр аймаг болго өөрийн стандарттай болцсон байна. Миний ажиглаж байгаагаар. Одоо Төв аймгийн нэг дорнотынх нэг те хөлгөтэй. Уу яг зүгээр нөгөө хөтөлбөр талаасаа биш л те. Тий одоо нөгөө яг тэр чи хүн удирдах ажиллаж явуулж байгаа шүү дээ. Тэнд ажиллаж байгаа одоо аймгийн намч байдаг юм уу, улс төрийн ямар нэгэн нөхөр байдаг юм уу те. Тэгээ одоо жишээлбэл манай сургууль дээр ихэд жилд ингээд 4 удаа засаг даргын үзлэг гэж 2 удаа 100 мод сум засаг даргын үзлэг гэж 2 удаа орж байгаа. Тэгээ тэрэнд зориулаад багш нар бүх бичиг цаасаа бэлдсэн баг шүү дээ. Тэгээ нөгөө үндсийг хичээл заах асуудлаа ярихгүйгээр ингээд тэр үзлэгт бэлтгэхийн тулд те одоо ингээ яг хичээлийн 7 хоног 35-аас 37 хоног хичээл орж байгаа. Тэрний баг ингээ тооцоод үзэх юм бол 7-оос 8-7 хоног нь баг хэрэгцээгүй ингээ сургалт одоо хүүхдүүдийг үзүүлнэ, янз бүрийн сургалт байдаг юм уу, арга хэмжээнд ингээ зогсоо зайгүй оруулчин. Тэгээ багш нар нөгөө янз бүрийн шалгалт үзлэг, янз бүрийн юмд нь орохын тулд 1-7 хоногийнхаа хичээлийн төлөвлөгөө ингээ байхгүй болгох ч юм уу те. За тэгээ зөвлөн туслах гэж нэг юм ирдэм байх. Тэр нь одоо 5 жил нэг удаа ирдэг байсан бол 3 жил нэг удаа ирдэг болсон. Тэгээл баахан бичиг цаасыг шалгана. Одоо ингээд цахимаас ийм Монголоос авчих боломжтой юмнуудыг ингээд байнгын цаасаар нэгж байна. Тийм хавцас бүрдүүл, ийм хавцас бүрдүүл те. Иргэний өмнөх C6 кананд бол гэж тэгдэг юм уу. Би одоо яг өөр аймгийг мэдэхгүй байна л да. Зүгээр Төв аймгийнхаа тухайд бас тийм байгаад байгаа байхгүй. За тэгэнгүүтээ одоо ингээд сургуулиудыг чанараар нэгэ ирэмблэнэ гэж үзэж байгаа. Тэрийг одоо чанараа яаж тогтоож байгаа юм гэхээр эсэлтийн ерөнхий шалгалт явна. За тэгээ нөгөө сургуулиудынхаа бичиг баримтыг бүрдүүлсэн байдал одоо тогтчлол мөгчлөл гээл маш их байгаа л да тий. Тэгээ миний бодлоор бол эсэлтийн ерөнхий шалгалтаараа ирэмблэх гэдэг чинь бас жоохон дутагдaltaй санагдаад байна. Хэтэрхий нөгөө сурлагын оноогоор нь сургуулиудыг ирэмблээд тэгээд тэнд оноонд нь одоо нийцэхгүй бичиг цаасаа эсвэл сайн бүрдүүлсэн байвал сайн сургууль гэж үздэг ч юм уу тий. Тэгээ эсэлтийн ерөнхий шалгалтаар дан ганц ингээд сурлагын чанарын өндөр гэдэг одоо дүгнэ гэдэг чинь миний бодлоор буруу санагдаад байгаа байхгүй. Яг тэгэхээр тухайн сургууль болгоны эсэлж байгаа хүүхдүүдийн одоо тэр эсэлтийн яг тэр үе юу шүү дээ. Хүүхэд болгон онд сурдаг одоо янз бүрийн хичээлдээ сайн байх угаасаа боломжгүй гэдгийг бүгдээрээ мэдчихэж байгаа. Хүүхэд болгоо өөр өөрийн авьяастай, чадвартай тий. Тэгэнгүүт ч аваачаад эсэлтийн ерөнхий шалгалт гэдэг нөгөө заавал физик, математик, хими, биологч юм уу янз бүрийн оноогоо сайн авч иж одоо тэргээр нь сургуулийн чанарыг дүгнээд ирэхээр тэр одоо ямар нэгэн сургуулийн одоо орон нутгийнхаа онцлогоос хамаарат үнэхээр тийм одоо тиймэрхүү хичээлээ сонирхдаггүй хүүхдүүдтэй газар яж болно.
Эсвэл яг нэг үед нь одоо ингээд үнэхээр бат тийм чадвартай хүүхдүүд нэг анги болцсон байж болно те. Энд чинь янз бүр ихгүй. Шууд тэрийг ингээд анхааран дүүнэ гэдэг чих учир дуталттай санагдаад байгаа. Би өөрийнхөө бодлыг л ярьж байгаа шүү. Тийм. Тэгээд одоо ингээд жишээлхэд чинь манай одоо сургуулийн онцлог гэхэд бол аймгийн төвийнхөө загт байдаг. Ерөнхийдөө нэг морь уйдаг, тэгээ айлд хөлсөөр морь ундаг ч юм уу. Тиймэрхүү хүүхдүүд ихтэй сургууль учраас одоо нэг ангийн 20-30 хүүхдийн 15-аас 20 ч юм уу. Яг үнийг л хэд чинь морио сонирхож байгаа байхгүй. Тэрнээс одоо физик, хим сонирхоо бол олимпиадад бэлдээл те. Тэгэнгүүт ч нөгөө цаанаас нь заавал одоо ээш чи унтсан байна. Танаас сургуульч тэрийг шахах хэрэгтэй, энийгээ шахах хэрэгтэй гэл ингээд тавиад идэг. Тэгээ би нэг өчтөр Ахмад багштайгаа ярьж илаа л та одоо бараг 30 гаруй жил ажилласан. Сургуулийн захирал хийж ирсэн хүн. Тэгэхэд яг ингээд зүгээр яхаа улс төрж байгаа биш шүү. Гэхдээ 12-оос 16 онд бол бичиг цаасны ажил бол хамаагүй бага болсон гэж ярьж байгаа. Яг багш хүүхдтэйгээ ажилдаг, хүүхдэд зөв хүмүүжүүл төлөвшүүлэхэд нь илүү анхаарал хандуулдаг тий. Тэгээ ингээ өдрөн секс дуулангаа ажилуулдаг, ангиа удирддаг байсан бол 16 оноос хойш ингээ бичиг цаасны ажилч юм бүр дийлдэх байсан. Тэгээ одоо хотл ингээд улам нэмэгдээл тий. Тэгээд одоо ингээд жишээлбэл өөр цаашгаа ярих юм бол ингээд үзүр үйлчлэгээ одоо тийм одоо хүүхдүүдийг тийм театрт явуулж юм үзүүлгээр ингээд плед тасалбар ингээд багш нар цалингаасан суудгаа шахчихдаг. За тэгээд дээрэс нь хүүхдүүдэд үзгэж эцгийнхаа группээр 50 байдаг тийм үү. Тэгээ одоо ингээд янз бүрийн сайхан сэтгэлтэй айгүй олон одоо дарга нар байна шүү дээ. Улсын хурлын гишүүнч байдаг юм уу. Одоо ингээд сая 9 сарын 1 гэхэд чи харж байхад ерөнхий сайдын захиа явлаа. Тэгэнгүүтээ манай аймгаас сонгогдсон хурлын гишүүд манай сургуулийн хүүхдүүд бас захиа өглөө. За уншиж өгөөрэй гэдэг. Гэхдээ мэдгүй өөр аймагт тийм болж байгааг мэдгүй байна. Төв аймагт л юм болоод байгаа. Тэгэл хавар болонгод одоо Батчаргал гээл Төв аймгийн их хурлын гишүүний нэрмжид эзэлтийн ерөнхий шалгалтын сорилго айл нэг 2 өдрийг ч л таслуулж байна. Заавал хий одоо маргааш хий наадах гэл. Тэгэнгүүт аймгийн засаг дарганд нэрмжид уулзалт зөвлөгөө гээл нөгөө хүүхдүүдэд чаавж айл нөгөө засаг дарга нь одоо яатсан ч нөхөр өгдөг юм дээ. Тэгээд хүүхдүүдэд лекц уншаал одоо чи ёстой тех ёстой гэх баг аав ээжээс илүү хайрлаад байгаа юм хаашийн тий. Тэгээ одоо ингээд цахим сургалтууд гэл одоо багш нарын чинь тийм сургалтанд хамруулна, ийм сургалтанд хамруулна гэл одоо A+ гэдэг нэг сургалтын талаар их төлхөө ярьсан л да манай багш нар. Багш нарыг чадваржуулах гэж байгаа юм нэ. Тэр нь одоо хаанаас ямар санхүүжилттэй одоо яаж орж ирдгийг бүү мэд. Тэгээ одоо тэрэнд нь заавал суу. Тэгээ тэрэнд нь тэнцчий чи чадварчаад оноо авах хэрэгтэй гэл. Тэгээл нөгөө үдээс хойш өөрийнхөө цагийг 2-3 цагийг хүрээл. Тэгээ сургалтанд нь суун шалгалтын нөгөн нэг одоо юу хүүхдтэйгээ ажиллах. Тийм байхгүй болчих жоохгүй. Тэгээ одоо би зүгээр яхаа өөрөө нөгөө хувийн хвшилт ажиллаж байсан учраас одоо гүйцэтгэлийн үнэлгээ гэж нэг юм байна те. Яг тийм байж болно л доо. Гэхдээ яг улсын шалгалтын өмнө гүйцэтгэлийн үнэлгээ гэдэг нэг бүтэн 7 хоног сургуулийн үйл ажиллагааг зогсоож авангуудаа дараа нь 2-7 хоногийн дараа дахиад улсын шалгалт авчих واخхой. Ингээ яг хоёрын яг утга нь бол адилхан шүү дээ. Тэр чинь хүүхдийг л үнэлэх гэж байгаа. Энэ хоёроо зүгээр нэг болгоод гүйцэтгэлийн үнэлгээгээр улсын шалгалтад суух гэж болно шүү дээ. Энд зардал хэмнэх бүрэн боломжтой асуудал. Тийм байхгүй. Тэгэл гүйцэтгэлийн үнэлгээгээр нэг 7 хоног байхгүй болно. Улсын шалгалт гэл нэг юм өгнө. Тэрийн заавал гараараа зассан те. Тэгээ одоо тэр аймгийн боловсролын газартай байдаг юм уу, яамандаа байдаг юм уу тэрийг мэдэхгүй. Тэгээ ингээ шалгалтын материалуудыг ингээ харахаар битүү алдаа. 1 кг хөв, 1 кг чулуу хоёрын аль нь хүнд вэ гэд тэгэнгүүт чинь адилхан жинтэй байгаа шүү дээ. Тэгэнгүүт хариу нь одоо шовлоо зөв хариулт нь юу гэхээр 1 кг зөв чулуунд хүндээ гэсний тийм зөв шовлоо явуулдаг ч байдаг юм уу. Тэгэхээр тэр боловсролын газрын мэрэгчлэлт нь алдаа гаргадаг юм уу, цаанаасаа буруу юм ирдэг юм уу. Тэгээ шалгалтын материалуудын асуултууд нь ямар ч логик байхгүй тий. Тэгээ одоо энэ юундаа байд юм мэдэхгүй одоо тэгээд би одоо боловсролын яам маань өөрөө л үнэхээр муу ажиллаж ийн л гэж бодож байна. Яг үнийг. Тэгээ одоо энэ анги засварын мөг гээл хураана. Тэр нь одоо эцэгчүүд нь өгч өгөхгүй тэгэл багш нар чинь тэрийг хийхэд тулд багш эцэгтэй нь хэрүүлээгээл мөнгөний хураагаал өөрөө нэг хүн болоод ингэ засвар. Сайн дураар биш юм уу те? Би ч тэрийг сайн дураар. Ер нь бол сайн дураар. Тэгээ сайн дураар. Тэгээ энийг яг тодорхой одоо яг аав ээж нөхөстой эсвэл сургууль өгөхтэй ч гэх юм уу тийм тодорхой юм байхгүй. Ерөнхийдөө сайн дураар л явж байгаа юм л та. Тэгэхээр чи тэнд чи өгөх хүн байна, өгөхгүй хүн байна те. Тэгээл тэрнтэй чи хэрүүлнэ гэдэг чи бөө стресс болчихж байгаа. Тэгээ би бас нэг хамгийн том гайхсан би бас түрүү ярьжсэн те нөгөө сурах хүчгийн асуудал. Сурах хүчиг ингээд цоо шин сурах хүчиг байхгүй. За одоо 5 жилийн өмнө хийгдсэн баг. Бараг бүтэн портрет төвчдүүрхээс сурах хүчгийг зүгээр ингээд хайчиж байгаа. Яагаад тэгэхээр хугацаанд тусцсан. Тэгээ чи илүү зардал үсттэй. Тэгээ ингээ хугацаанд дууссан сурах хүчийг авч хайчин. Тэр чинь хүүхд баг урагдаад дуустал нь хэрглэж болно шүү дээ. Ямар ч асуудал байхгүй. Тэгээ тэр сурах хүчийг хүүхдүүд өөрсдөө сурах хүчгээ түрээсэлж авч байна. Тэр боломжийг нэдэр өгөх хэрэгтэй байхгүй. Тэгээ яагаад тэр сурах хүчийг заавал хугацаанд дууссан гээ хайж байгаа юм. Тэрийг би бас ойлгохгүй байна.
шинээр агуулга нь бол ижлэх юм уу? Яг адилхан хөтөлбөр нь хуудас мууц нь адилхан шүү дээ. Тийм үү. Яавсан юм бэ? Тэгээ яамнаас шалгалт хэрэг чинь одоо тэрийг хай гээл. Тэгээ ингээд сая намар одоо жишээлбэл нэг тийм гоё хөгжилтэй аялал маялал гэл нэг юм заавал хүүхдүүдэд явуулгаа шахаж байна. Тэгээ энэ одоо яадаг юм гэдэг тэгсэн чи 75,000 төгрөгөөр хүүхдүүдэд явуул. Тэнгүүт нэг хувийн амралтын газар очиод нэг өдөр багшийг нь гоё амраагаад хүүхдүүдийг нь зугаалуулах юм шиг байна. Монгол оронд аяр хэрэгцсэн юм уу? Одоо би тэгэж ойлгосон. Төв аймагт ч хэрэгжээд байгаа юм уу? Тэр мөр бол яг үнийг хэлэхэд зүгээр шахаа байхгүй та. Тэгээд одоо ийм боловсролын яам гэдэг чинь нэг хүмүүсийн өөрийнхөө бизнесийг шахаж мөнгө олдно гэх тийм хогийн байгууллага болцсон байна л да яг үнийг хэлэхэд. Дан ганц одоо багшид буруу өхөөсөө илүү яг чанаргүй багш нар бол байгаа тэрийг хүлээн зөвшөөрн те. Мэдээж сайжрах шаардлагатай хүмүүс зөндөл байгаа. Гэхдээ иймэрхүү бичиг цаасны ажлаас болоод ингээ багш чи хүүхдтэйгээ ажиллах цагийн баг ингээ талыг нь хэрэгцээгүй хогийн юмд ингээ зарцуулчихад байгаа байхгүй. Би бол энд айгүй бухимдаж байгаа юм хэлэхэд. Би одоо өдөөсөө хүүхдүүдэд давтлага өгмөр шүү дээ, тэ. Гоё хөгжүүлмөр шүү дээ. Гэтэл бөөн бичиг цаасаар дараа. Гэхдээ ерөөсөө энэ бол зүгээр л жишээ асуудал. Тэгэл гівгээд ухаан орсон юм шиг л за яг маргааш энийг судалгаа бүглээд өгдөг гэл. Тэгэл яг адилхан агуулгатай юмыг манай менежер нэгж байгаа, боловсролын мэргэжилт нэгж байгаа, боловсролын газар нэгж байгаа, яам нэгж байгаа, дөрүлээ яг адилхан. Аймаг нь бараг нэгж байна. Тий, тэгэнгүүтээ тэрий чи одоо ингээд нэг хүн ингээд бараг цахин болцсон юм чинь те. Өөрөө татаж аваад хийчих бүрэн боломжтой шүү дээ. Яг бүх сургууль дээр л ийм асуудал байгаа гэж би бодож байна. Энд чи айгу утгагүй юм байхгүй. Энэ бол одоо чанарыг унгааж байгаа хамгийн адилхан шүү дээ. Цэцэрлэг бас ялгаагүй юу? Баахан судалгаанууд шаардна. Одоо нөгөө бужигнсан олон хүүхдтэй нөгөө өөрөөсөө баг усч завгүй бид нар нэг мэдгэц татчих гэж байгаа юм зогсож байна шүү дээ. Тэгээ нэг унтлагын цагаар нэг хүүхдүүдэд унтуулчаад нэг амрах гэхээр за жим судалгаа өгöd, ийм судалгаа өгöd. Одоо цахимдаа ороорой тийм сургуультай шүү гэл ингээл ажил. Тэгээ ерөөсөө цэцэрлэгийн багшд бол өстой нэг 10 цаг тэнцээ бужигнж жагаад гэртээ харин бид нар бас тэр чин зүгээр нэг хүүхд хараа суух хүмүүс биш дээ. Хичээл сургуультайгаа төлөвлөлтөй яах ямар ч цаа байхгүй нөөтөв чирэл гэртээ харж байгаа. Анги засварын мөнгө шүү. Анги засвар бол харжангуй манайд яг өөрийн цэцэрлэгийн хувьд бол төсөөс гараад байгаа. Сүүлийн үед одоо төсөөс хийх нь авахгүй. Яг цэцэрлэг сургуулийн засварын мөнгө нь болохоор зөвхөн нөгөө коридор гэдэг шүү дээ. Коридор үү 50-ын будгал нэг тийм л хэмжээний зардал өгдөг. Анги нь бол тэгэл эцэг эхчүүд л тэгэл. Үгүй яах вэ? Манайх бол ерөөсөө за юу засах хэрэгтэй байна гэл хавар судалгаагаа авал тэгэнгүүтэл за ийм юмд нь хурж ийн гэл нэг за тэрийгэ хий нэгдсэн журмаа тэрийгэ хийгээл нэг тааза бодуулуудал ханаа бодуулуудал тэгэл өнгөрч. Би түрүү ярьжсэн үйлчлүүлчихгүй. Тэгэд яг хав би багш нарыг муу сайныг мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч байсан хүүхдүүд бол их өөр болсон байна л гэж ярих гэдэг байгаа байхгүй. Бид нар ч нэг тийм насанд хүрсэн заяа нэгдэг шүү дээ. Өөрөө шийдвэр гаргах чадвартай, бие даасан үйлдэлтэй, сурах хүслээр мэлцэлтэй эдгээр оюут авдаг. Тэм сургуульд ажиллаж байгаа гэдээ итгээд байж ангууд. Нэгдүгээр курст орж ирж байгаа хүүхдүүд нь дунд сургуулиас авах ёстой тэр мэдрэмжээ ерөөсөө авч орж ирэхгүйгээр нэг тийм асаргааны хүмүүс орж ирээд тийм гомдол байнга яваад байгаа байхгүй. Яг үнэ. Тэр асуудлуудыг эдгээр би боловсролын салбарын асуудал гэж харж байгаа болохоос биш нэг хөв багшд ч юм уу эсвэл нэг бүлэг сургуулийн асуудал гэж бас харахгүй байна. Тэгээ бас би чинь хүүхдтэй шүү дээ. Тэгэнгүүт хүүхдүүдээ нэг нь улсын нэг нь хувийн хоёр янзын сургуульд явуулж байна. Яг хоо том хүүхдтэй нэг арай амьдрал болоогүй хахад улсын сургуульд явуулсан. Дараа нь охинтой болоод охиноо хувийн сургуульд явуулж ирсэн байхгүй юу? Тэгээд энэ хооронд асрах чанарын ялгаа байна. Бид нар хувийн сургууль дээр үнэхээр сэтгэл өвдөхгүйгээр ингээд сурахч чинь тэр цаанаас нь бүх юм нь ойлгомжтой. Би одоо тэн дээр нэмж илүү мөнгө төгрөг төлөх шаардлагагүй. Улсын сургууль дээр очихоор л тэгэл одоо би хүүхдтэй өөрт нь шаардлагатай хутгагүй болчихж байгаа юм. Яагаад гэвэл тэр хүн чинь нөгөө би өнгөө сургууль сурдаг, би дүүшгийг ачаал үсгдэггүй учраас би өөрийнхөө баймаар байна. Тэ би яг ядаж яг үнэндээ бол сургуулиас авдагаас илүү зүйлүүд YouTube-ээс авчдаг шүү. Тэгээ би та нарт төв хутгахгүйгээр сургуульд явж байгаа штэ. Тэр гисэн юм хүүгийн дарамт болохгүй байгаа үстэй. Тэ би өөрийнхөө хөгжмөр байна эдэр гэдэг юм ярьдаг. Нөгөө төлбөртэй сургуульд өгсөн хүүхдтэй бол би шаардлага тавьж чаддаг штэ. Яг бол чи ийм зардал гаргаад ийм ажил төрөлд оролцож байгаа учраас эргээд чанар байх хэрэгтэй гэдэг. Тэгэхээр улсын сургууль өөрөө ер нь тогтолцооны хувьд гажууд юм шиг надад санагдсан. Хэрвээ их сургуульд орж ирж байгаа оюутнууд ингээд сортлоод нэг нь хувийнх нэг нь улсын сургуулиас дээр орж ирсэн гэж ангилах юм бол баг хувийн сургуулийн оюутнууд төгссөн оюутнууд нь хамаагүй илүү хариуцлагат суралцсан байдаг талтай болж байна.
зөвшөөрч. Надад зүгээр нэг ийм харагддаг шүү. Өрсөлдөөн гэдэг юм амар чухал юм шиг. Улсын сургуулиуд руу ингээ орчингууд өрсөлдөөн байхгүй болчихдог. Одоо жишээлбэл тийч ингээд юу ч хийжсэн тэгээд төсвөөс мөнгө авчлаа. Хувийн сургуулиуд ч хоорондоо өрсөлдөөл одоо сая би ч ингээл сая бас ингээл 9 сарын нэгэнд баахан сургуулиудын юм ингээл хөтлөлөө л 9 сарын нэгний өстэй мөнгө хонгох гээл гүрээнийхээ сүзэг ахартлын юм хөтлөл. Тэгсэн чинь одоо бүр ингээд метагийн энэ юу гэдгэлээ энэ чинь VR метагийн VR-аар хичээл зааж эхэлж та одоо хоорондоо өрсөлдсөөр байгаа. Тэгээ манай сургууль хүүхэд болгондоо метагийн VR өгч байгаа. Дунд ангийн хүүхдүүд 5-аас 8 дугаар ангийнхандаа. Тэгээд бид нэр биологи, физик юу ч гэнэ ийм хичээлүүдэд VR-аар заана. Тэгээд бид нар энэ програмуудыг бүгдийг дүрбэртээ авсан байна. Тэгээд усын сургууль дээр очиод үзэнгүүт ингээд бүр ингээд ялгаад байгаа. Тэгээд яагаад тэр нөхөр VR шил аваад байгаа юм бэ гэд би судлаад үзлээ. Чи нөхөр минь яагаад VR шил авч вэ? Үгүй найз ингээд одоо орчин үеийн хөл нийлүүлэхгүй бол манай сургуулийг хүн сонгохгүй шүү дээ гэдэг ийм нөгөө айц дотор ингээд тэр хүн ингээд улам илүү хичээж эхэлж. Тэгэнгүүтээ багш нараа бас хайд ханддаг гэж. Улсын сургуулийн хамгийн сайн багш нар бүгдийг түүж байна. За багшаа та одоо нэг баг анги хариуц та ч одоо олон жил яасан гэл. Тэгэл тэр чинь дагаал нөгөө сайн багшаа дагаал орж ирдэг ч юм уу тий. Тэгэл нэг ийм нөгөө өрсөлдөөн байхгүй байгаа учраас манай бас улсын сургуулиуд бас нэг ийм байдал руу орчуу. Тэгээд яам маань ч гэсэн тий. Яам маань ч гэсэн нэг ийм бюрократигаа л хийж ивэл тэр хүүхдүүд ер нь юм сурна уу байна уу тэр хүмүүс нэг тийм хамаагүй нэм хамаг юм формал болчихж байгаа юм болов гэдэг нэг тийм юм. Оюутнууд тэр ч гэсэн ер нь яг энэ эффект байгаад байгаа юм шиг ажиглагддаг байхгүй. Тэр хүн чинь нөгөө төлбөрөөс болж хариуцлага тунснасаа болоод хичээл зүтгэл нь хамаагүй өөр. Тэр сурсан зүйлээ зардал гэж харж байгаа учраас хариуцлагатай байд юм байна гэж би ойлгосон. Нөгөө талд нь намраа чиний яриад байгаа юм дотроос анхааруул зохиомжтой юм. Сонгож орж байгаа хүүхэд чинь тэр төлбөртэй хариуцлага хүлээгээд ингээд нэг өөр болчиход байна шүү дээ. Нөгөө талд нь болохоор чанарыг нь тодорхойлох арга зам нь болохоор нэг тийм хүснэгтүүдийг бөглөдөг юм байна гэж ойлголоо шүү дээ. Таны ярьснаас. Тэ та ч гэсэн цайныхаа цагаар юм уу эсвэл 8 цагаас биш 6 цагаас хичээлээ тарангуутаа унтлахын цагаар ч. Тэ нөгөө хүснэгтүүдийг бөглөө тэндээс нь чанарыг тодорхойлоод байгаа юм болов уу гэдэг. Миний бодлоор бол ер нь санал нийлж байна. Яг боловсрал гэдэг юм бол хамгийн үн цэнтэй байх хэрэгтэй. Хамгийн их хөрөнгө оруулдаг юм байх хэрэгтэй байхгүй. Энд чинь яг бизнес болж яг үнэ хэлэхэд боловсролын чанарыг сайжрна гэж би бол хувьдаа боддгийг. Тэгээ ер нь улсын сургуулиудыг харьцангуй бие даасан одоо байдлыг нөгөөд тий сургуулиудыг яг өрсөлдүүлээд сургууль болгон тэр тухайн одоо оройныхоо эцэг эхчүүдтэй өөрсдөө нийлж хагаад сургуулийнхаа чанарт анхаардаг өнөр. Тэгээд нөгөө түрүүний амраа өтөрөөс ярьж илүү нэг ваучер яриадсан тий. Тэрнтэй адилхан одоо яг тэр сургуулийг сонгож байгаа хүүхдүүдийн тоогоор ч юм уу чанараар ч юм уу санхүүжилтээ авдаг. Тиймэрхүү систем мэдрэлөө орох юм бол бас илүү үр дүнтэй болох бах тий. Ер нь бол үн цэнтэй байж ийж тий мөнгө төлж ямар ч үсэн Нордик оронд л хэрэгжүүлжсэн юу. Яасан бэ гэхээр нөгөө Урс хувьсах зардал шүү дээ. Хувьсах зардлыг шууд хүүхдэд нь өөрт нь өгчөж байгаа юм. За өөрөө төлбөр. Тэгэд чи өөрөө хувьсах зардлаа барьж яваад сургууль өөрөө сонгоно. Тэнгүүч нөгөө сургуулиуд чинь нөгөө хувьсах зардлыг авахын тулд хоорондоо өрсөлдөд эхэлж байгаа юм. Тэнгүүд хоорондоо багш нараараа өрсөлдөн, сургалтаараа өрсөлдөн ингээд юмараа өрсөлдөд нөгөө нэг юм юу ачиж байгаа шүү дээ нэг юм за одоо яасан ч угаасаа манай тойргийн хүүхдүүд ирэндээ гэдэг чинь байхгүй болоод айцтай болоод эхэлж байгаа юм. Нэрээ би нэг марцсан юм сонссон шүү дээ. Мобис үнэгүй болцсон юм уу? Үнэгүй болцсон гэж яриад байгаа шүү дээ. Үнэгүй болцсон юм уу болоогүй юм уу? Багшийг үнэгүй бэлддэг болцсон юм уу? Одоо юу эрдэнэ сайд чи байхдаа үнэгүй болгоцсон гэж яриад байгаа. Гэхдээ яг үнэгүй байгаа бас биш ч юм уу гэж ийм ойлголт авсан заяа. Хүүхэд нь оноо өндөр бол шүү дээ. Оноо өндөр бол үнэгүй. Үгүй оноо манай хамаагүй гэсэн. Би бүр ингээд авсан ирсэн хүүхдийг аваад мөнгөний татварын мөнгнөөс татаж авдаг болцсон гэж ойлгосон шүү. Мобид сурж байгаа оюутан болгон үнэгүй сурдаг. Гэхдээ яг сенсор байж таарах л байх л та. Гэхдээ тэр нь тийм хангалттай биш. Ер нь бол нөгөө татаасаас ирж байгаа мөнгөө бүрэн авч явахын тулд ангиудыг дүүргэхийн тулд ингээд ирснийг авчдаг гэдэг. Тэн дээр ч одоо тэгээд за би одоо муу сураадыг бол багш болчих идэр гэсэн хүмүүс л очиод гэсэн үг шүү дээ. Тэгээд мобис гэхдээ сайн сургуулаа жишээ бол бэлээ. Би одоо нэг сургалт хийсэн нэг охинтой таарсан байгаа ингээ багш дөнгөж 1 жил ажиллаж байгаа. Тэгээд би ажилдаа айгуу дургүй байхаа гэнэ. Тэгээ яасан гэсэн чи
би яг үнийг хэлэхэд өөр орох сургууль байхгүй болоод орцсон юм аа. Тэгээд нэг их сургуулийн дипломтой болохгүй. Тэгээд одоо ажлаа солимоор байна гэж тэгж. Юу гэсэн үг юм бэ тэр чи одоо багш юм чи. Өөрөө хүсцэрж ороогүй гэсэн үг. Тэг яг бидний одоо бодит хамгийн сайн хүүхэд өстө багш болно гэж гүрийгэл одоо. Тэгээ үнэгүй болцсон гэдгийг та нар үнэн гэж бодож байна. Би яг одоо тэгж яриад байгаа мөртлөө орж байгааг үг мэдгүй. Орчин ямар ч байсан ер нь бусад сургуулиудаас хамаагүй бага байгаа. Тэрийг бол мэдж байгаа. Сургуулийн хөнгөлт юм шүү төлбөрийн тийм. Үнэгүй ха тэр цаанаас нь татвараас мөнгөний төлбөрийг авах гад хүн болгоныг аваад байна гэж би нэг хов сонссон. Тэгээ арайгүй байлгүүдээ та нараас асууя гэж бодоод байна. Нөгөө талд нь бас нэг ийм юм харсан. Санхүү эдийн засгийн сургууль хажуудаа нэг бага ангийн багшийн ангинеч 60 хүүхд авсан ч гэлээ. Тэр нэг 3 эрд ингээд товын сургуулийг худалдаж аваад тэгээ боловсролын сургууль гэж нэртэй болгоцсон юм билээ. Тэгээд тэр хүүхдүүд нь уралдаад ингээд зодолтоод бараг орж ирэх гэдэг байна. Тэгсэн чинь багшийн дэдэд орох хүүхд олдохгүй. Тэр орж байгаа хүн мэдээд шүү дээ. Би санхүүд сурчих юм бол санхүүгийн шалгуурыг давчих юм бол төгсөө товын сургуулийн багш. Тэгээ би сая нөгөө 45 хоногийн багшийн курсээр багшлах хэрэгтэй болсон байхгүй юу? Тэгээ яг тэр нөгөө санхүү эдийн засгийн дээд сургуулийн совжилж авсан сургуульд суусан. Тэгээ тэр багш наранд бол тэгж илээ. Манай сургууль бол маш чанартай багш нар бэлтгэдэг гэдэг жил. Ер нь ялангуяа бага ангийн багш нар. Тэгээ 3 эрдэнгээ сургууль байж хатан санхүү эдийн засгийн дээд сургууль хөвжилж аваад өөрийнхөө нэг харьяа сургууль болгоцсон юм. Тэгээ багш бэлтэж байгаа юм байлээ тийм. Төлбөртэй санхүүгийн төлбөр. Тэр нь л бол хүмүүс шуураад идэг. Нөгөө үндсэн багшийн сургууль руу болохоор хүн за өөр юм байхгүй болоо юм. Гэтэ одоо яг багш бэлтгэж байгаа сургуулиуд маань яг үнэ хэлэхэд хуучин арга барилаасаа ерөөсөө салж чадахгүй байна. Яг хуучин арга барилаараа багш нараа бэлтгээд байгаа. Монгол улсын багшийн сургууль. Би одоо энэ Teach for Mongolia гэдэг хөтөлбөрөөр багш болж байгаа байхгүй юу? Тэгээ нөгөө багшгүй газар 2 жил ингээд өөр мэрэгчлээ хүмүүсийг сонирхолтой хүмүүсийг хөдөө орон нутагт багшийн дутагдaltaй газар багшлуулад тэгээд нөгөө 2 жилийн дараа тэр хүн өөрөө хүсэх юм бол багш айж болно, хүсэхгүй бол болж болно нэг тийм хөтөлбөр байхгүй олон улсын. Хүчээр 2 жил бол ажиллах юм биш үү? Тэгээ гэрээгээ игээд өөрөө сонирхлоороо тэнцэх юм бол тэгээд тэргээр багш болж байгаа. Тэгээд нөгөө манай хөтөлбөр Монгол улсын багшийн сургуультай ингээд манай багш нарыг ингээд жоохон бэлтгээ сургалт өгөөч гэд гэрээ игээд ажиллах гэж баг миний мэдхийн 2-3 жил оролцсон баг. Тэгээ Монгол улсын багшийн сургуулийн нь өөрөөсөө сонирхоогүй. Тэгээд сонирхгүй тэгээд очингууд нь одоо би хүртэл нөгөө техникийн хэрэгслээр очиж уулцсан Батбол тэгээ залуу байсан. Тэг чи одоо өөр мэрэгчлээ байж багш болно гэж юу аах вэ? Чиний энэ чинь тэр варгийн хэр варгийн хүн хийдэг юм биш гэж тэгж байгаа байхгүй юу? Би яг нэг түүхэн ярьчих тий. Нөгөө би багш болохыг их эртнээс зориод 21 оноос хойш. Тэгээ одоо физикийн багш байхгүй болцсон Монгол улс физикийн багшгүй болчлоо гэж хүн болгон ярьдаг шүү дээ тий. Одоо зурагт болгоноор гарч байгаа шүү дээ. Байгалийн ухааны багшгүй болчлоо гэд. Би тэгээ өөрөө уурхай инженер мэрэгчлээ, геофизик гэд мэрэгчлээ тийм магистрийн зэрэгтэй юм баггүй. Тэгээд Монгол улсын их сургуульд багш болох гээд сурах гад мөнгө өгөө сурах гээд байгаа шүү дээ. Тэгээ ороод тэнцээд өргөдлөө өгийгээд олсон чи намайг 4 жил сур гэсэн юм. Би тэгээ 4 жил сурахгүй. Би ч одоо магистрийн зэрэгтэй өчнөө олон жил ажил хийсэн инженер хүн байна гэдгсэн чинь 17 оноос өмнө төгссөн бол таныг тэнцвүүлэхгүй л гэж чинь. Тэгээ Монгол улсын багшийн их сургууль дээр очлоо. Тэгээд очиод орох гэсэн сургалтын албаных нь үнэндээ тоодгүй мөлий. Манай нэг тэр мэрэгчлэн рүү мэйл явуулчих. Эсвэл тэр хүнтэй очиж уулзчих. Би нэг өдөржингөө яваад тэгээ сүрдэ болсон байхгүй. Би одоо тэгээ мэйл өчөө тэр хүн рүү би ингээ багш болох сонирхолтой хүн байгаамаа, багшийн дутагдлыг нөхөхийг хүсэж байгаамаа. Тэгээ ингээ байгалийн ухааны багш дутагдaltaй физикийн багш болох гэсэн юм аа гэд явлаа. Тэгээ сонирхгүй байж байгаа энэ Teach for Mongolia гэх хөтөлбөрлөгөө захиавч энэ хөтөлбөртөө тэнцээд тэгээ багш болоод тэгээ сая хөтөлбөртөө санал тавиад энэ 145 хоногийн багш бэлтгэх курсээр төгсөөд багшлах хэрэгтэй болсон байхгүй. Тэгээ яг багшгүй болчлоо гэд ингээ яриад байгаа юм нэ. Амьдрал дээр тэр ягаад лөө хэрэгжүүлж байгаа бодиттой төсөл хөтөлбөр одоо юу байдгийг тэр нь бодиттой газар дээрээ бууж байгаа юм байхгүй. Багш бэлтгэж байгаа сургуулиуд нь тэрэндээ анхаарж байгаа ч юм байхгүй. Тэгсэн ирнэ мэдээ гарах болгоноор л багшгүй болчлоо. Одоо байгалийн ухааны салбар сүрчлээ гэл ингээл бөөн гомдлоо. Амьдрал дээр ирж байгаа байхгүй юу ч байхгүй. Багшийн дэдээс гадна нөгөө юу бас багш бэлддэг юм уу? Манай мөс ч уг нь мөс тий. Бас яддаг штэ. Юу физикийн багшийн анги гэдэг. Би ч өөрөө бас мөсийн геофизик. Өөр хувийн сургуулиудад бас манайхаас бол физикийн багшийн анги гэл бол байдгийн. Би тэгээд сурах гэсэн тэгээд заавал 4 жил сурах гэдэг юм аа. Тэгээ ядаж надаас шалгалт аваа тий. За ингээд чиний төвшин юм байна. Тэгээ эрхлэгч нь хүлээж авч уулзаад хоёулаа ярилцаа тий. Хоёулаа нэг чамааг ингэчих юм бол айтаахан багш болгочих юм аа. Би айгүйх найдсан байхгүй. Тэгээд сонирхоо хүрлээ. Тэгээд ингээл явж байгаа хүн байгаа тий. Тэгээд эдэл одоо бүр мобисиг молоод тий. Одоо бүгд тэр бүр ингэ. Би баг өөр. За та нэг юм хэлэх гэж тэрийг тий.
Гэхдээ бас эн чинь ингээд нөгөө тогтолцооныхоо асуудлыг бас ярьж ийж бас эн чинь цаашаа яах вэ? Бас нөгөө дотроо буглараад байгаа юмнуудаа л ер нь өнөөдөр яриад нь шүү дээ. Цалин баг байна. Энэ яам чи ингээд ер нь зүгээр формалны ажиллаад идэм байх ч гэдэг юм. Гэтэ би бол итгэхгүйсэн бохоо багшийг үнэгүй сургаж байгаа гэсэн гэхээр нь тэр надад халамж шүү дээ тэр чинь. Тэг үнэгүй багш бэлтэнэ гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? Тэр хүн чинь одоо үн цэнэгүүл байгаа шүү дээ. Тэгээ одоо уучлаарай мобисийнхаа хэрвээ тийм байгаа бол наад матгаа цэгцэлж янзлахгүй бол бүр шившиг болох юм байна даа л гэж хэлмээр. За та одоо ярих юм шүү. Ярих гэсэн сонирхолтой болчихсон. Ер нь бол нэрээ яг иймэрхүү байдал яг бодит амьдрал дээр бол байгааг бол манай гол бол өстой төдөн дарагтал ярьж шээ. Тэг чинь амар гоё. Яг ямар анзаар юм яг жинхэнэ багш нар ирцээ. Би ч бол яг үнэндээ багш биш байхгүй юу? Багш үйлдвэрчний хэвлээ нөгөө ажилтдаг. Тэгээ энэ хүмүүсийнхээ эрх ашигын төлөөл явж байгаа. Тэгээ манай боловсрол шинжилгээний үйлдвэрчний хэвлэл бол тэгэл дийлийнх нь л нөгөө дандаа багш нар бүх удирдлагын төвшин бүх төвшөндөө л ер нь багш нар дийлийнх байдаг. Тэгээ эндээс гарч байгаа шийдвэрүүд бол багшийнхаа эрх ашигын төлөөл одоо бидний үйл ажиллагаа чинь чиглэж байгаа шүү дээ. Тэгээ тэр утгаараа бид нар бол яг хоо энэ хэд хэдэн удаагийн тэмцэл хөдөлгөөнүүдийг бол хийж исэн. Энэ бол гэхдээ дандаа байнга ингээл тэмцэл хийгээд байгаа бас хэцүү байдаг байхгүй юу? Яг үнэ. Хэцүү байхгүй гэж. Тэгээ бид бол нэг зарим нэг асуудлыг бодлогын хэмжээнд ингээд тавиад ингээд бас асуудлыг шийдвүлээд үе шаттай ингээд асуудлыг шийдвүлээд явуучих юм байна гэж айгүй хүлээлттэй байдаг байхгүй үйлдвэрч. Ихэд л энэ хүлээлтэнд ерөөсөө л хүрэхгүй байгаа байхгүй. Жишээлбэл энэ цалингийн асуудал дээр бид нэр бүр 12 оны онд л юм байна. Төрөөс цалингийн талаар баримтлах бодлогын баримтчиг гэдэг нэг юм гаргаад тэгээд ер нь бол багш нарын цалинг бол нэг дэлхийн дундаж 1500 орчим доллар байна гэдэл тэг тухайн үед гэж ярьсан. Тэгээд энэ л бол жил болго ингэж яахан дөхүүлнэ гэдэг юм яриадсан байхгүй юу? Жаахан цалингийн нэмүүлээд одоо 200 байсан бол 300 болгоод 400 болгоод 500 доллар болгоод ингээл хулмал холдоод. Тэгсэн чи нөгөөдгөл ерөөсөө байрнаас өдлөхгүй байгаа хамгийн аюултай. 300 доллар гэсэн холдоод байгаа байхгүй юу? Инфляц нь хэлээд байгаа байхгүй юу? Тэгээд ингээд тэр нөгөө төрөөс цалингийн талаар баримтлах бодлого бол ерөөсөө ямар ч хэрэгжилт байхгүй нэг цаасан дээрх бичиг баримт болол ингээд өнгөрч байгаа байхгүй. Тэгээ бид нар чинь бас л яг нэг зарим үедээ тэгэл бас тесрэн шүү дээ. Яалтч байхгүй л багш нар доороосоо тесрэл ингээд нөхцөл байдлаа тавиал ингээд шаардал ингээд эхлэхлээр манай үйлдвэрчний бол яалч байхгүй зохион байгуулалтанд энэ элд нэгдсэн гишүүдээ зохион байгуулалтанд ороод энэ тэмцэл хөдөлгөөнийг ингээд зохион байгуулалт ярьж байгаа. Тэгээд зарим үедээ бол үр дүн гаргасан. Заримдаа бол бас жаахан зарим дээр нь бол манай багш нарын нөгөө хүсэж байгаа хэмжээнд мэдээж хүртэл нь асуудал. Би танаас нэг юм асууж байна. Одоо 95 онд ажил хийхэд хэд хоног хийсэн бэ? 143 хоног хийсэн шүү дээ. Тэр чинь баг 4 сар гэсэн үг тийм. Энд чинь ингэсэн байхгүй. 4 сарын 18-ны өдрөөс одоо манай 84 дугаар сургуулийн 13 дугаар орлоо. Эдний сургуулийнхаа маань ингээд хорлоо хийгээл тэгээд ер нь бол одоо тэмцэл хөдөлгөөн эхлүүлээ гэл ингээд хаяад тэгээд талбай руу чагсаж ирээл тэгээд дууссан нь болохоор 9 сарын ихэнд буюу 9 сарын 6-7 навцаа ингээд зунжингаа тэгээд зунжингаад одоо талбай гэж чинь тойрол ингээд засгийн газрын ордны гороолол тэгээд янз янзын чагсаалт цуглаан тэмцэл хийгээл тэгээд маш их бичиг баримтуудыг боловсруулах ажлыг бол тэр төр ороонд ажилласан хүмүүс хийсэн байхгүй. Би түрүүнийг баахан нэмгэлүүд бий болгосон гэдэг хэлсэн. Тэрийг нь бас энэ засгийн газар чинь бас хулигтаад бүгдээрийг нь хасаа ицсэн. Одоо жишээлхэд нөгөө сэдвийн боловсруулалт гээд мөнгө авдаг байсан. Шалгалт чиглэг авахлаар мөнгө өгдөг байсан. Жижүүр багш хийвэл мөнгө өгдөг байсан. Дэвтрээ засвал одоо багштад бас нэмэлт өгдөг байсан ч гэдэг юм ингээд. Ингээд ярих юм бол олон төрлийн нэмэлт. Одоо манай дарга нар ч нэг юм яриад. Мөнгө байхгүй шүү дээ. Хаанаас авах юм бэ гэж ярьж байгаа шүү. Юунаас болоод зодтолтоод байгаа. Би тэгээ одоо энэ уран дээр зүгээр нэг өөрийнхөө саналыг хэлмээр байна. Тий. Одоо яг ажил харилцаалтынхаа ураг хэдүүлээ мэдээж 3 сая 500 мянган төгрөг болохын төлөө зүтгэж байгаа тийм ээ. Гэхдээ яг нэг бодит гаргалгаатай бас яриул их зүгээр юм болоо гэж бодсон байхгүй. Тэгээ одоо манай сургуулийнхын жишээлбэл хамгийн нэгдүгээр асуудал татварын асуудал юм байна. Одоо цалин ингээд хүчээр нэмнэ гэх юм бол засгийн газар маань улсын их хурл маань мөнгө хэвлэн тийм үү. Одоо тийм инфляц гэдэг нийгмийн ухааны заадаг багш нар бүгд л мэдж байгаа л үү. Мөнгө хэвлж цалин нэмэх юм бол ямар ч ялгаа байхгүй. Юмны үн дагаад өссөн нөгөө мөнгөний чинь төгрөгийн чинь цаасных нь хааш унана. Бид нар одоо 2000-аар авдаг байсан талхаа 5000-аар авдаг болно. Ямар ч ялгаа байхгүй тий. Тэгэхээр бол мөнгө хэвлж цалин нэмүүлэхийг бүгдээрээ жоох ухамсартай боловсралтай хүмүүс биш бас энийг эсэргүүцээд хамгийн боломжтой хөлбөр бол төсвөө таньяа тий.
Энэ Монгол улсын төсөв гэдэг маань сая Наранбаяр сайд ярьсан шүү дээ. 32-80 их төгрөг байгаа тий 17 их 80-ийн урсгал зардал зарцуулдаг. Тэгээ эндээс чи хасах боломжтой маш их юм байгаа байхгүй зүгээр адгийн наазахын тэр ном хөвлөд хог дээр хийж шүү дээ тий. Яг. Тэгээд дээрэс нь одоо хүн амын одоо орлогын алан доторх нэг хүү болгоё гэж сайн нэг эдийн засаг залуу санаачлаа явсан тэрийг бас дэмжмээр байгаа юм тийм үү. Нийгмийн даатгалын шимтгэл гэдэг нь хогийн имийг болмоор байгаа юм. Тэгээд дээрэс нь нөөт гэдэг чи яг бидний амьдрал дээр ингээд цалингаас авахгүй байгаа хэрнээ. Бидний авж байгаа юм болгоны 10%-ийг төр ингээд дээрэнд авчиж байгаа байхгүй юу. Тэгээ 2%-ийг нь буцаагаад өгж байгаа нэртэй юм жоох юм амсуулчаад өөрөөсөө тийм тулгаа яг л явж байгаа юм нэг хэлгээд. Ингээ ярихаар нэг улс төрсөн болчих гоо гэхдээ нэг юм байдаг юм аа. Ганцхан багш нарын цалин нэмэхээр л тэр нэг асуудалд орчихно. Уул нь үгүй шүү дээ. Бусад хүмүүсийн цалин тийм өндөр түвшинд хүрцэл байгаа шүү дээ тэр чинь. Тэгэхээр энийг бол зүгээр ингээд нэг шалтгаан болгоод ажилчид ч одоо 3 сая 500 шалтгаан болгоод байгаа юм шиг. Тэгээд нэг бидний нөгөө нэг энэ тавиад байгаа тоог бас нэг няцаах гаж байгаа юм шиг нэг тийм л өнцгөөс ингээд яриад байгаа. Юу яа. Хэдүүлээ зүгээр юм өөрсдөө тэр байгаа кейс марцсан юмнуудаа яри. Тэгэхгүй болгонгот нэг сонин одоо танай байгууллага бол босоо гамбагаас шившиг болсон шүү дээ. Тэгэхээр одоо тэр нэр төрөө цэвэрлж авахын тулд жоохон голтой байхгүй бол улс төрчлөө гэдэг чөтгөрөөс хойш алж байгаа байхгүй ингээд би нөгөө Эрдэнэт гэдэг даргыг ингээд бичсэн байна. Харлаа. Манер болохоор хин данх дээр ягач гүгнэ. Тэгсэн мөртлөө зантка гөвөд нэгээд байгаа байхгүй. Энэ чинь данхаас аль хэдийн эхэлсэн юм багт чинь занданг гөвөд одоо яах вэ тийм үстэй. Тэгэнгүүт манер тэгж ярих юм бол ардын намын 7-оор бичигдсэн. Зандангийн коноп биш ээ. Данхын коноп шүү дээ. Тэ тэр үнийг л сонгож авчирсан гişв шүү дээ. Тэгэнгүүт одоо хардаа энэ нэг юм бидний чухал гэж бодож байгаа тэмцлийг бохир харагдуулахын тулд тэрийг ингээд зориуд дээр мань үнийг улс төрийн юм хийгээд нэр гэж хараад байгаа байхгүй. Тэгээ яг хоо би одоо үйлдвэрчнийг боддог байхгүй. Манайх ч их сургуулиуд бас ийм акцууд дээр хийн л дээ. Их сургууль зүгээр дунд сургууль цэцэрлэгээс юугаар өөр гэхээр сургалтынхаа төлбөрөөс цалингаа тавьдаг байхгүй. Тэрүүгээр өөр. Тэгээ дарган цаанаасаа тавигддагаараа бол адилхан. Одоо ямар нэгэн төрийн хамгаалалт юм чи ингээд нэг даргын ихнэр ч юм уу те нэг даргын найз охин ч юм уу эсвэл ингээд хин нэг нь үржир даргуултай угаасаа. Тэгээ тэр хүн өөрийнхөө багийг бүрдүүлж байгаа ингээд 50 дээр нэмэх нэг гээл ингээд хүмүүсээ бүрдүүлээд ингээд авчдаг байхгүй. Тэгж байгаа л тэр сургуулийн чи хүснээрээ төсвийн захиран зарцуулалтыг хийгээл явдаг. Одоо юуг нь нөх тийм л асуудал. Тэгсэн мөртлөө бид нар төлбөрийг нь олох гээд ингээд ажиллаж штэ тий. Тэгээ тэрүүгээр бидний цалин тавьдаг мөртлөө удирдлагын цаанаасаа тэгээ дээрэс нь уг нь төрийн өмчийн сургуульчин төрийн зардлаар ажиллах хэрэгтэй шүү дээ. Тэгэнгүүт тэр мөнгийг тэр 22 оны хэмнэлтийн хуулиас хойш өгөөгүй. Өнгөрсөн жил нэг жоохон мөнгө өгсөн. Гэхдээ тэр нь оны эцсээр орж ирд юм билээ. Тэгээ зардалчин болохоор сар сартаагаар явж байгаа шүү дээ. Тэгээ тэр оны эцсээр хямдхан мөнгө ч юм уу яаж орж ирээд байгаа. Яагаад ер нь энэ төсвийн гүйцэтгэл яг 10-11 сард явах хэрэгтэй би ерөөс ойлгохгүй байхгүй. Тэгээд ингээд яам тамбын газар нь үе үед худалж байснаас болоод одоо ийм бухимдуу асуудал гарч ирчээд байна шүү дээ. Тийм юм байна. Тэгээд уг нь бол миний харж байгаагаар жоохон муухай ярьчлаа. Одоо гоё ярин зэ. Шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалт бол улсаас байх хэрэгтэй байхгүй. Яг үл чинь улсын чухал асуудал шүү дээ. Тэрэн дээр ер нь төсөв зарцуулж явах хэрэгтэй. Нөгөөх нь төр бид нарыг ингээ ажилуулад өөрийнхөө байр савнд боловсролын ингээ худалдах ажлыг хийлгэж шүү дээ. Тэрийг тэр байр саваа ядаж ашиглалаа. Бид нар тэрүүг ажлаасаа халагдуулдаг ил конспектэд тэрэл ажиллаг болж байгаа шүү дээ. Энэ хоёр үйлдвэрчний хөвлөг байгаа гэж сонссон тэр үнэн юм. Би харин тэр ч бас тайхаад тэр чинь бэд юм шүү дээ. Тэр хин гинүүнийг Урсын хурлын гишүүн хин гинүүнийг ани бас яасан гинүү авдрант мөхтөө. Тэр нэг ийм л юм болсон ер нь бол. Ер нь бол нөгөө манай багш нар чинь жаахан хамгийн хүчтэй одоо байгаа цаг үедээ л бол хоногийн одоо нөлөөтэй үйлдвэрчний хөвлөн манайх байна шүү дээ. Яагаад хуваах гэдэг талаар ярих гэдэг шүү дээ. Тэгэхээр ингэсэн байхгүй. Эхлээд бол энэ үйлдвэрчний хөвлийг ер нь жаахан хүчийг нь солиулах хэрэгтэй юм байна гэдэг юм тактик явсан. Тэгээд эхлээд нэг инх цэнгэл гэдэг нэг нийслэлийн засаг дарга орлогч гэдэг нэг нөхөр бодоход тэр дээрээсээ намынхаа даалгавар авал энэ үйлдвэрчний хөвлийн гишүүдийн татварыг цалингаас авдаг асуудлыг зогсооч гэдэг юм ирсэн. Тэгээд дараа нь одоо энэ үйлдвэрчний хөвлийг яаж одоо хүчин сулруулж болох вэ гэхээр 2-3 үйлдвэрчний хөвлөлтэй болгочих юм бол хүчин сулрна гэж. Тэр чинь тэр 2-3 болчихоор чинь нэг цул байсан юм чи ингээл хуваагдал бас хүчин сулгана шүү дээ. Ийм тактикийг бол манай дээр одоо хэрэгжүүлсэн байхгүй юу?
боловсролын манай үйлдвэрчний хэвлэл дээр. Тэгээд энийг ингээд манай багш нар зарим нэгэн хүмүүс нь бол хөдөө гадаа байдаг янз янзын нөгөө мэдээлэлээс хол байгаа хүмүүс мань бол энэ ч үнэхээр л хийм бах гал ингээд хүсэл нөгөөдөл нь нөгөө үйлдвэрчин давхад орчих байгаа байхгүй. Тэгээд давхад орцсон. Яг яс юм дээр одоо тэмцэл хөдөлгөөн болохоор чи бид нар чи одоо яг үндсэндээ бидний ажиллах чинь засгийн газар л шүү дээ. Энэ засгийн газартаа үзэхийн тулд бид нар бол маш нэгдмэл зохион байгуулалтаа хүчтэй энэ төр засгийг бол одоо бас бидний дуу хоолойг сонсдол нь одоо ингэ тэмцэл хийх чадахтай байж ажил эдрий чинь буулгаж авах гэдэг шүү дээ. Тэгэхэд чи ингэ дотор нь ингэ хэд тавах юм бодлого хэрэгж байсан. Тэгээ үйлдвэрчний хэвлэл бол яалч байхгүй нэг үйл ажиллагаанд нэг зарчмууд байдаг байхгүй юу? Бид нар бол ус төрөөс ангид байгуулга манай үйлдвэрчний. Тэртээ тэргүй манай гişүүд дотор чинь нардын намууд байна, арчсан намууд байна, одоо иргэний зэр хүн нам юу гэдэг. Одоо бүх намуудын төлөөл тэн дотор чинь бүгд л байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар бол ямар нэгэн байдлаар тэр улс төрийн өнгө системийг бол баг гаргадаггүй шахав гаргахгүй ер нь бол энэ нэгэн одоо тэр төлөө бол ажиллана гэсэн ойлголт. Зөвхөн нөгөө нэг тэнд эвлэлд нэгдсэн гişүүдийн нийтлэг эрх ашиг гэж байна. Сүүлийн хоёр дараа нь улсын хурлын гişүүд болсон. Тэр бол яг нэг муухай харагдуулаад байгаа нэг тийм өнцөг те. Яг тэгээ тэрийг бол бас зарим улс орнуудад бол ийм хандлага бол байдаг юм билээ. Одоо жишээлхэд тэгээд гол нь нөгөө нэг тал яаж байгаагаараа тэр гэдэг талаар би. Харин тэгээд тэрэн дээрс ч одоо тэгээд тэр одоо ямар дарга нь ямар хүн байх вэ? Тэр дарга нь болохоор юу ийсэн юм аа? Тэр мөнхтвэ гэдэг нэг багш чинь болохоор одоо одоо ч гэсэн үйлдвэрчний дарга юм уу тий? Тэгээд тэрийгээ давхар хийгээд яваад байгаа шиг байгаа юм тэр. Уул нь манай нэг 40-р сургууль 40-р давхар хийж байгаа тэр чинь. Гүү. Хуучин чинь манай багш шүү дээ. Манай Ганбаатар гişүүний чинь нөгөө болонгууд нь давхар ажил хийж багш нуусаар байгаа. Ингээд миний бага ангийн дөрөвдүгээр анги төгсгсөн багш. Сайн багш байсан. Тэгээд миний бага ангийн дөрөвдүгээр анги төгссөн багш. Яг за багшийн тэр яг ямар ам вэ? Одоо яг одоо үнний л ярьж. Тэгээ манай 40-р сургуулийн багш. Тэгээ 40-р сургуулийн багш бол юм байлээ. Тэгээд нэг цалин нэмүүлэх төр хөдөлгөөн гэдэг юм байгуулсан багш нарын. Тэрэнд нэг гişүн болоод өөрөө бас санаачлаад ингэ явсан гэдэг. Тэгээ би бол ингээд нэг 13 хүн тэр анхны нэг тэр төр хороог байгуулсан. Тэгээ 13 хүн нь эхлээд нэг бас хүмүүс нь тэр дотор манай бас гişүүд дотор нь явж байгаа шүү дээ. Дарга энд нэг тийм хөдөлгөөн байгуулагдсан байна. Энэ хөдөлгөөнийг одоо үр дүнд хүргэх ажлыг одоо тавиад байгаа асуудлыг үр дүнд хүргийгээд ингээд хөргмээр байна. Гэхдээ бас л нэг жаахан бид нэр бол ойлголцохгүй байна. Та очиод нэг зөвлөж мөлөж. Би тэгээ очиод тэгээ бүх үйл ажиллагааг нь манай улс орчин ухааны үйлдвэрчний холбооноос дэмжиж би өрөөд хасалгаа бүх нөгөө янз бүрийн одоо боломжоор бүгднгээр нь хангаад тэгээ явсан чинь 10 хэдэн хүнийх нь ганцаархан тэр мөхтэй нөлтсөн. Тэр бол яалтж байхгүй нөгөө зорилгоо биелүүлэх санаатай шүү дээ. Тэрний танаас нөхсөн үүрэг даалгавар ч юм уу зорилго. Тэр зорилгоо биелүүлэхийн тулд манайхыг ингээд хуваах юм л. Би болохоор ийм сонсон заяа. Манер ингээд хөдөөгөр явдаг гинэ машина унаал. Тэгээд багш руугаа бензиний мөнгө хийгээрээ та нарын X-тэй амьдралыг чинь диваажан болгоод өгье. Гээл хөдөөний багш нараас ингээл нөгөө наараа шиг донешн аваад яваад идэм байл та өөр нөгөө хин байдэн шүү дээ. Энэ дээр майны үсгтэй авах байдэн шүү дээ. Тэр мэр шиг хүн юм байна гэж ойлгосон байхгүй. Тэгээ яагаад энэ хүн улсын хурлын гишүүн болчихоогээ харсан чинь манер нөгөө боловсролын сайдыг хин хийж хаад манай нөгөө луугаан тамир. Тэгээ ган төмөр даргаыг хийж явах үед дээр мань хүн тэрнээс хойш. Тий. Мань хүний дэмжлэгээр нийлээ ингээ бэхжсэн юм байл да. Одоо тэгээд тэр арчсан намын 16 дээр жигсэх мэгсч идэр ингээд тэр цаана тийм холбоотой юм гинэ. Тэгээд асуудал нь хэр үйлдвэрчин ингээ хитрхи цол байгаад их юм бол яг үйлдвэрчин бол угаасаа л халамжийн байгууллага шүү дээ. Халамжийг дэмждэг. Гэхдээ тэр нь ингээ цол байгаад хахаар засаг тэрж байгаа дарамт ихсээд юм. Тэгээд тэрийг ингээ задлаад хоёр үйлдвэрчинтэй болох тийм процесс хийсэн. Тэгээд хамгийн гол point нөгөө хөдөө орон нутгийн сургуулиуд дээр очиод нэг төвдөнгийн бормор гэдэг тэрний шиг юм баатар юм ихтэй юм шиг үлээ. Тэгээ одоо эцэст гарч байгаа эффект нь яаж судруулж ийн гэхээр энэ ч ингээд одоо өнөөдрийн байдлаар 33 мянган хоёр хуваагдаж ажиллаа яадаг шүү дээ. Тийм 33 мянган хүн энэ жагсаалт гэх юм уу энэ ажил хаялт нэгдсэн байхад манерийн нөгөө удирдах байгаа хэсэг нь эндээ нэгдэж чадахгүй. Ягаад гэвэл нөгөө эрх зүйн чадамж байхгүй учраас энэ рүүгээ нэгдээл ээлж ээлжээр 2-2-оор ч юм уу нэгдээд шин зохион байгуулалтанд ороод байгаа шүү. Тэгээ яг хуу энэ ч угаасаа нөгөө хуваагаа захир шүү дээ. Тийм тиймэрхүү асуудал байгаа шүү. Тэгээ болж өгвөл тэнд хамаатай бас тэнд зэрэг дэвтэй хүмүүс нь ч гэсэн энэ нийтлэг нэр хашиг хангахад бол нэгдмээр юм шиг бол санагдсан шүү. Цаг хугацаанд үнэхээр нисчээ манайхаа 50% өнгөрсөн байна. Одоо хэдүүлээ яах вэ?
гаргалгаагаа ярьцгаая. Манай өнөөдрийн Liberty Pub нэвтрүүлгийг Mr. Chao гээд гурвалжин будааны пив ивент тэгж байгаа. Тэгээд та бүхэндээ маш их баярлалаа. Энэ өөрөө антиоксидант ихтэй учраас чихрийн шижинтэй болон тулай өвчтөн хүмүүс хэрэглэхэд бол ямар ч асуудалгүй ийм пив байгаа. Маш гоё зөөлхөн амттай юм байна. Тэгээд литр болно 500 грамын савлгаатай ийм пив байна. Монголд цоо шинээр орж байгаа пивийг та бүхэн амталж үзээрэй. Уралчин будаан мөн талтар будаан усандах сахарын хэмжээг тогтоомжуулж антиоксидант ихээр агуулдаг учраас холестерины түвшинг бууруулдаг маш олон төрлийн ашиг тустай будаан юм. Тэгвэл уралчин будааны орц найрлагатай эрүүл мэндэд дээлтэй шар ариг гэж та сонсож байсан уу? Эрүүл мэндэд дээлтэй шар аригыг төрөлт шинээр дэсэлтэн гарч ирж байгаа уралчин будааны бакет бирийг та амтлаад үзээрэй. Зөөлөн тааламжтай сэтгэл сэргээх үнэрийг бакетээс үдрээрэй. Өдөртний амгалагдаагүй эслэг өндөр, калори бага, антиоксидантаар баялаг бидний хэрэглээнд төгссөний зах бакет бир. За одоо тэгвэл ямар шийдэл байна те? Ямар шийдэл байна? Яаж нэмүүлэх вэ цалингаа? Өнөөдөр бол ингээд сая бол яамн дээр уулзтууд болж байгаа юм байна. За дээрээс нь улсын хурлын гишүүдтэй уулзсан байна. Ямар ч гэсэн хоорондоо ингээд яриа зөвшөлтсөн явагдаж байгаа юм байна. Ер нь ямар гаргалгаа байна? Ер нь энэ боловсролын систем дээр ч гэсэн те та нарт өөрсдийн бодож байгаа юм байвал хэлээд хэдүүлээ гаргалгаагаа яриад тэгээд өнөөдрийнхөө би жоохон нийт таалагдахгүй ярина угаасаа. Гэтэ энэ бол шийдэл авах болно. Эхний ээлжинд нэг хоосон амалдаг улс төрч эсвэл тэдний амьдралаа даатгаад байгаа хүмүүстэй хотлоо яриад байгаа үед итгэх болох хэрэгтэй байна. Тэ одоо нөгөө нөхөртөө зодуулаад салж чаддгүй ихнэр гэдэг шиг тийм кейс байхгүй багш нарын одоо байгаа асуудал чинь. Тэгээд энэ нөхцөл байдлыг өөрчлөх цорын ганц арга зам бол хэрвээ хариуцж чадахгүй бол бид нар амьдралаа бодё тий сургуулиудаа хөвчлөлтгөө яадгүй тэгээд тэр чинь угаасаа зах зээлийн зарчмаар ингэж хөлөөтэй болоод эдгэрээд явах асуудал байхгүй. Нөгөө талд нь заавалчгүй одоо ингээд нэг зурагтаар хүн загнуулаад тий та нар чадахгүй бол төвхөд очиж мэжилж гэж явах шиг одоо амар байсан шүү дээ. Яг сонсон гот тий юу бол гудамж цэвэрлэл 3 сая 500 аав штэ та нар эсвэл нөгөө автобусанд жолооч юм итэргээд доромжлоод байгаа хөөх гэдэг чинь тэгээд болно шүү дээ тэгэж. Би бас нэг багш хийж байгаа хажуугаар нь зөөгч мөгч хийж үзсэн бохоггүй. Хамаагүй бодиттой ажил бодиттой залин шүү. Яг үнэндээ одоо энэ найдаж болохгүй хоосон хий амлсан хүмүүст итгэж яхахаа оронд амьдралаа бодоод өөрчлөлт гаргах гэж хэлмээр энэ олон хоног өнгөрчүүд хүмүүс гэртээ хүүхдээ хараад ажиллаа явж чадахгүй байгаа. Багш нар сургууль дээр хууль ёсны дагуу хуулийнхаа дагуу ажил хаялт яваад байгаа чинь ингээл зураг дээр эдэлж гарч ирэл доромжлол тий. Та нар одоо хууль бос юм хийж. Би сая сүүлд зарим багш нарын цалин тавигдаагүй юм өдөр гэж сонссон. Сая сүүлийн аав тэр чинь тэр хүн чинь амьдрах хэрэгтэй юм байна тий. Яагаад заавал ингээд тэдний хүснээр үнэгүй ажиллаад байж байгаа юм. Би бол багш нарыг уриалгахтаа гараад жинхэнэ ажил хийл гэж хэл. Хувийн сургууль тэнцвэрлээ өөрийгөө хөгжүүл. Тэр хоорондоо курс мөр сууд юм уу яа тий. Тэгээд тэр хоорондоо зөөгч тэр түг ажлыг хийсэн ч болно. Тэр чинь жинхэнэ ажлыг бодтой цалин авч байгаа байхгүй. Тэг би бол тэгж уриалж байна. Яам тавгын газрынханд юу гэж хэлэх вэ гэхээр хэрвээ шийдвэр гаргагчийг шийдвэрээ гаргаж чадахгүй байгаад байвал өөрийн сольжиж болдоо шүү дээ. Тэ? Заавал нэг тэр Монгол ардын намд нөлөөгүй өөр намын нэг сайттай байж хаар яг улс төр мөнгө төгрөгтэйгээ сайн ойлголцдог буцаад болохгүй бол тэр их амгалангаа тавьж байгаа энэ асуудлаа шийдэж бас болдог байхгүй. Тэ? Тэр жавхлан мохлонтойгоо илүү сайн ойлголцохоор ав бакир бакиртай ойлголцохоор тийм сайттай болж бас болно. Ер нь бол төр өөрийнхөө зүйлийг хариуцж чадахгүй бол тэрийг чөлөөлөх ёстой гэдэг дээр би доолс төрийн тулд гэж зөвлөнө. Тэр бол ер нь хамгийн бодиттой өөрчлөлт гэж. 3 дугаар эцэг өгчүүдэд хандаж хэлэхэд үнэгүй юм бол үнэгүй л гэдэг юм аа. Тэ? Одоо болж өгвөл хитэн цаас олоод татвар матураасаа жоохон нууж мууд юм аа. Тэгж байгаа хүүхдэд төлбөртэй сургуульд оруулжвал манай хоёр хүүхэд чинь нэг нь төлбөртэй нэг нь төлбөргүүд сурдаг гэсэн шүү дээ. Бидний талж байгаа татвар чинь нэг хүн таалагдахгүй юм байна гэсэн. Нэг хүүхдийн төлбөрийн жилийн төлбөрөөс их татвар бид нэр улс төлөөд байгаа байхгүй. Өөрийнхөө цалин дээрээс шүү дээ. Тэр мөнгө одоо яа гэдэг төлж мүлдэхгүй, зөөвөрдөж мөрдөж юм гэж авч үлдчихэж байгаа. Хүүхдээ сургууль сургачих тий. Ер нь бол иймэрхүү шийдлүүд байж болж байгаа байхгүй тий. Иймэрхүү шийдлүүд болохгүй бол тийм ээ гэсэн үг. Хамгийн сүүлд нь юм тий. Тэрнээс та нар бас дотор нь ажиллаж байгаа хүмүүс өөрсдөө энийг ангаах гад
хоосон гордоо цаашаа өргөжлүүлж бас болно. Тэр салж тусгаарлаад өөрийнхөө эрх ашиг яваад хөвгөд яваад байгаа хүмүүс нэгдмэл байж чадахгүй бол энэ тэмцэл үзэл ямар ч амжилт өгөхгүй. Угаасаа тэгэл үйлдвэрчний тэмцэл чинь нэг юм яг тэмцэж байгаа тэмцээд хохироод нэр үндгүй болоод дуусны дараа нөгөө бөөрөнд наалтцсан байсан сул хүмүүс нь яг адилхан эрх ашиг нь хангагдчихдаг тийм тэмцүү байх хэрэгтэй шүү дээ. Үйлдвэрчин ч одоо таг зүүнийх үстэй. Тэгэхээр тэр хүмүүс яг тэр ширхтээ байхын тулд тэмцээгүй ялгаагүй үр дүнгийн хүртэж идэг болохоор тийм авир гаргах нь ч угаасаа аргагүй байх. Эсвэл би одоо танаа гэрэн мөрийн дээр чи шинэ гэрэн дээр чи зөвхөн үйлдвэрчний эвлэлийн гишүүний цалин 3 сая 500 болгоно гэж оруулмаар байгаа байхгүй. Хүн болгон өөрийнхөө урдх асуудалд ингээ хариуцлагатай хайртай байх ёстой шүү дээ. Тэгээ миний санал болгож байгаа юм тэр багш нарыг годомжинд ингэж арч гаалдаж яхаар өөр ажил олж хий эцэг эхчүүдийг хүүхдэд төлбөртэй сургуульд оруулчих гэх юм бол нэмэлтээр илүү дөмөг төлөх шаардлагагүй болно. Төрийнхнийг болохоор өөрөө шийдэж чадахгүй өөр хүнээр сольж болдог гэдгийг ойлгоорой гэж л хэлмээр байна. Шийдэл бол тэр. Зайлууд өгөрөлсөн шүү дээ. За энэ ихээ радикал санаанууд яваа. Бидний нэг барсуур бас зарим тал дээр бол нэгдэн зарим тал дээр бол нэгдэхгүй тийм ээ. Одоо энэ хүн чинь их сургуулийн багш хүн учраас шал өөр юм байна. Зэлэм ярьж. Тийм дунд сургуулийн багш нар үйлдвэрчний хөл бас өөр юм байна. Одоо яалч байхгүй тэгээ бидний нэг энэ амьдарч байгаа цаг үед бол нэг хөдөлмөрийн харилцааны асуудал энэ бидний өмнө толгомдоод байгаа асуудлыг гэрээ хэлцэл гэж нэг юм л одоо ярьж тохирж л одоо асуудлыг шийдэх байхгүй. Тэгэхээр бид бол одоо яалч байхгүй тэр гэрээ хэлцлийнхаа төвшөнд нөгөө талтайгаа бол ойлголцох зөвшөлдсөх юм ажлыг бол аль тал нь бол хүч чармаалт гаргаж байгаа л тэгээд нэг тодорхой хэмжээнд дээр бол энэ асуудлыг яриад тохиролцоо шийднэ. Тэгэхээр энэ дээр бол манай одоо яг ажил аялалтанд оролцож байгаа багш ажилчдын байр суурь бол нэлээд тууштай тэмцэл хийнэ гэдэг ийм байр суурин дээр бол байгаа. Тэгэхээр маань чүүдч мөлий тийм. Эцэг нийгэм бол энэ удаагийн тэмцэл хөдөлгөөнийг бол маш сайн дэмжиж байна. Одоо багшаа та одоо энэ асуудлаа шийдвэрлэлийн төлөө тууштай яваараа би хүүхдээ хараад байж шүү гэж гэсэн. Ийм одоо сайхан үгүүдийг бол багш нарт маань ингээл хэлээл явуулсан. Ингээл баярлалаа одоо манайхан чинь тэмцлийнхаа үйл ажиллагаанд айгүй идэвхтэй байна штэ. Урам зоригтой. Хуучин ч бол нэг хэдэн өдөр хайган готлоо одоо нөгөө хүүхэд гэдэг хоошоогоо санаа зовоод идэг байсан чи энэ удаа тим юм ерөөсө октоосоо гарахгүй. Тэгээ нэг давуу тал нь одоо энэ төрхөөр нөгөө багш нар руугаа дайраад идэг гэсэн болцсон гэсэн үг шүү дээ. Харин харцангуй гайгүй байна. Тэгээд ингээд харцангуй гайгүй ч ер нь байхгүй шүү. Харин байхгүй болсон байна. Байхгүй шахуулсан. Тэр эцэг их нь хүртэл тэр хүүхдүүдээ хөгийн юм дотор байгааг мэдээд шүү. Тэгээ чи яалтч байхгүй тэр нөгөө боловсролын чанар бол нөгөө нэг бид багш яриад шээ. Яг ялч байхгүй эцэг их анхаарал хандуулах асуудал мөн шүү дээ. Мөн шүү дээ. 60 70 хүүхэдтэй нэг ангид тэгэл жигчээ тэр хүүхдийг бол цэцэрлэгийн багш бол тэр хүүхдийг нэг юм руу унаад нүд амаа авчих үдэ гэдэг тэр байдлыг л ингээл хараал тэгээ хөөх. Нөгөө сургалтын үйл ажиллагаа бол бас л нэлээд хойшил тавьж байгаа асуудал байна. Энэ бол бодтой шүү дээ. Яаж игэл яг олох хэвээр боловсролтой олгоно л доо. Тийм яг хөө тэгээд олгоно шүү дээ. Тэгэл хүнд шүү дээ. 20 хүүхдэд өгөх 40 хүүхдэд хоёр шал өөр. Дунд сургуулийн багш нэг 30 40 хүүхдэд ажиллах бас арай гайгүй баг. Яаж иймэрхүү цэцэрлэг бол бүр дэрэгдэнэ. Нөгөө хөр баа. 5 настай 3 настай хамаатны нэг 2 3 хүүхд нийлжигдэл яадаг үлээд тий. Яаж өнгөрөх яадаг. Тэгэхэд чин цэцэрлэгийн багш нар бол үнэхээр хүнд нөхцөд ажиллаж байгаа. Эцэгчүүд манд бас айгүй дэмжиж байгаа. Энэ дээр багшаа яанастай зарим эцэгчүүд бол тэгж юм чи ийм баг цалин авдаг байсан юм уу одоо л мэдчихэж штэ ямар хэцүү юм бэ гэд. Тэгээ манайх бас 24-ийн цэцэрлэгээ манайх их онцлог. Үгүй ямар 24 дээр нь дүүргийн одоо эмзэг бүлгийн хүүхдүүд явдаг тийм цэцэрлэг байхгүй. Тэгээд бид нар чи сая юун дээр л 24-ийн бүлэг маань бас яг нөгөө ажиллаа хийчих гэхээр нөгөө хүүхдүүдэд бодоод байгаа юм чинь тэнд чинь өстэй одоо л байхгүй болсон болохоос биш яг тараншааны байдлын хүүхдүүд бас явдаг харцангуй. Тэгэл юу яадаг ээж аав нар нь бас нэг юм эрхний хамааралтай болсон. Тэгэл нөгөө юу лээ хамгаалах байр маягийн сүртэл манад хүүхд ирдэг байхгүй юу. Тэгэхээр зэрэг үнэхээр хүүхдүүдэд бодоод бид нар ажил хийхгүй байвал байх. Тэгтэл нөгөө эцэгчүүд маань хүртэл дэмжиж байгаа юм чинь. За багшаа өстэй аргагүй шүү дээ. Одоо та нар нэгдэхгүй яадیں л гэл ингээл яаж байгаа. Тэгэхээр яалтчгүй энэ багшийн хэлдгээр бүх зүйлийг хувийнх болгож болно тий. Өнөөдөр бүгдээринг нь хувийн болгочих юм бол одоо би сая бодол суужлаа. Яана манай хүүхдүүд манайханд бол ерөөсөө тийм нэг хувийн цэцэрлэгт хүүхдээ хамруулаад явуулчих эцэг их бол байхгүй. Тэгэхээр зэрэг улсын яалтчгүй энэ боловсролдоо анхаарлаа хандуулах хэрэгтэй.
хүүхдүүд одоо үндсэн хуулийнхаа эрхээ эдэлж тийм ээ сурах эрхээ эдэлэх хэрэгтэй шүү дээ тэр хүүхдүүдийг сурах нөхцөлөөр нь төрөх хангалттай хэрэгтэй байхгүй тийм ээ. Тийм учраас энэ боловсролын салбараа яалтчгүй тэргүүлэх зэрэгт нь авч үлдээх юм бол багшийн тэргүүлэх зэрэгээр цалинжуулах хэрэгтэй, амжиргааг нь авч үзэх хэрэгтэй ийм шаардлагыг л тавьж байгаа бид нар тийм ээ. За тэгээ одоо яг бодиттой яг гар дээр ирэх цалин одоо 3,500,000 болохыг дэмжиж байгаа. Тэгээд тэрийг яг авах бодиттой одоо санал гэвэл дөрөв ярьсан те татвараа багасгамаар байна. Тэгээд дээрэс нь улсын төсвийн хуваарлалтаа зөв хийгээд хэрэгцээгүй тэр өөр ашиггүй маш олон төсөл хөтөлбөрүүдэд танаач. Одоо тэр их хурлын гишүүд нь яриад байна шүү дээ. Тэр нөгөө шинэ хоршоо юу? Шинэ хоршоогийн хөдөлгөөнийг хасахад одоо 1.1 их 80 гарч ирлээ. Тийм үү? 600 тэрбум уу? Тэрбум тий. Тэгээд одоо яг энэтэй адилхан маш олон 800 тэрбум л хэрэгтэй байгаа шүү дээ тий. 3.3 их 80 хэрэгтэй. 3.1. Тэгээд эдгээр чи гарах бүрэн боломжтой. Зүгээр л эднэр хийхийг хүсэхгүй байгаа дээ. Тэгээд энэ төсвөө олигтойгоо хуваарлаад яг одоо зөрөгтэй их юм бол халамж маламжаа ингээд зогсоочих юм бол тэндээс чи маш их мөнгө гарч ирнэ шүү дээ. Хэрэгцээгөө албан авч байгаа хүмүүс зөндөө байгаа. Одоо хоолны толгоноор, нүүрсний толгоноор цоо хоёрол дөрвмөцний ажил чи тэргээр амьдардаг нөхдүүд байгаа шүү дээ. Тэр мэднэр имийг хасчих юм бол хангалттай мөнгө гарч ирнэ. Зүгээр л хасахыг хүсэхгүй байгаа байхгүй. Саналыг хотлож байгаа. Ингээ яг бодиттой таналт хийх юм бол тэр мөнгө хэвлэхгүйгээр яг бодиттой цалингаа нэмэх бүрэн боломжтой. Тэгээ энийхээ төлөө бүгдээрээ одоо багш нараа яг энэ бодиттой гаргалгаа ярьж тэмцэе л гэж уриалгасан. Тэгээ нэг ийм тоо бас байдаг гэсэн баггүй. Нөгөө бана боловсролын хуулинд. Улсын төсвийн орлогын нэг 20-оос доошгүй хувийг нь боловсролын салбар зарцуулна гэж. Тэгсэн тэр заалтыг нь хуулиас нь аваачих жоохгүй. Тэгээ авч хаянгуудад дандаа одоо тэрнээс бага мөнгө. Уул нь одоо яг нэг олон улсын жишг янз бүрийн ЮНЕСКО янз бүрийн байгууллагын жишг байгаа байхгүй. Дотоодын нэг бүтээгдэхүүний 6%. Тэгээд нөгөө төсвийн зарлагын одоо 20% доошгүйг нь боловсрол зарчуулж. Энд чинь уул нэг хектар сүртэй юм шүү дээ. 100% өмнө нэг 20% гэдэг чинь 5.1 л авъя гэсэн санаа байна шүү дээ. Тэгэхээр чинь тэрийг ч өгөхгүй шүү дээ. Тэгэхээр л буруу хуваарлт хийгээд байгаа байхгүй. Төсөлт маш их буруу хуваарлт байгаа. Тэгэхээр энэ буруу хуваарлтаа бол засахыг бол багш нар бол бас шаардж байгаа. Бид нар ч гэсэн энийг бол зөв зүйтэй асуудал гэдэг дэмжиж шаардж байгаа. Энэ ядаж ингэж ороод ирэх юм бол манайх чинь нэг 105 орчим их 80-ийн нэг дотоодын нэг бүтээгдэхүүн байгаа байхгүй. Тэрний 6 өгөх юм бол 6 их 80 ингээ болоод ирэхлээр чи. Бас ч гэж хөөх юм. Одоо бол хамгийн түрүүнд бодогдож байгаа юм энийг олон төрийн өмчийн компаниуд байна. 2-3 хүн л ашигтай ажиллаж байгаа шүү. Тэгсэн мөртлөө өөрийнх нь үндсэн хөргөг нь 50 гаруй их 80 болцсон. Их 80 ч сая хин ярьлаа 150 сая Баабурганы нэвтрүүлгээр яриад л 150 төрийн өмчт газар байна гэсэн шүү дээ. Өө 150-аас ч олон байгаа юм. Би сүүлд айгүй сони юм үзээд энэ төрийн өмчтөөс гадна орон нутгийн өмчт компани гэж бас байт юм байна. Тэрэн дотор аптек байна. 8 нэрийн барааны дэлгүүр явчихна. Би бүр гайхаад энэ юу болж байгаа юм бэ? Тэгээд одоо зүгээр л энэ ашиггүй 7-8 жил ашиггүй ажилласан. 10 жил ашиггүй ажилласан төрийн компаниуд байна. Орон нутгийн өмчт одоо энэ нийслэлийн өмчт компаниуд. Гэхдээ тэднийгээ зүгээр л дуудлага дампууруулаад дуудлага худалдаанд оруулчихад хангалттай багш нарын цалин нэмэх мөнгийг гаргаж авч болохоор байна. Хангалттай. Тэгээ би дээрээс нь тэр татвар буулгахыг бас дэмжиж байна. Яг нэг гараараа ингээд цалин өгж байгаа юм шиг мөрлөө нөгөө гараараа ингээд багш нарын цалин татвараар ингээд авчиж байгаа байхгүй. Татвараар мөнгө авангуудаа 500 мянган татвар авангуудаа 100 мянган ээж авд нөхөг хүүхдийн мөнгө гинэ гэж ярьсан байгаа ч тэгээд чи ямар ч чанарын ялгаагүй юм байхгүй. Тэгээд би ч багш идэг багшийнхаа татвараас чөлөөлөгдчих юм бол тэр хүүхдээ нөгөө одоо ингэж зайлуулын хэдийг зовоохгүйгээр хувийн сургуульд өгөхөд хангалттай мөнгө бижил болгон гаргаж авч чадхаар байгаа байхгүй. Тийм шүү дээ. Тэгээ ер нь бол ийм тэнэг юм хийгээд байгаа төл татвар угаасаа төлмөргүй. Та нар ч гэсэн төлмөргүй л байгаа шүү. Угаасаа дээр юм шүү дээ. Дээр юм. Тий. Ер нь тэгээд энэ хүмүүс ч одоо зодон зохион юунаас болоод ойлгомжтой шүү дээ. Тэгэхээр хоолны мөнгө, унааны мөнгнээс одоо татвар аваад идэг чинь сонирм байхгүй. Харин тий. Фракч нарын тий. Багш нарын хоолны мөнгнөөс яах тэр ингээд шал утгахгүй 200 мянган төгрөг байвал. Тэгээ 3 сая 500 болсон ч тэндээс нь бас татвар авсаар л болно шүү дээ. 3 сая 500 авах юм бол 3 сая 500-аас татвар авах юм бол ойролцоогоор 2 сая 700 мянган төгрөг өгөх юм байл шүү дээ. Тэгээ би бас ингэж бодож байна. Их сургуулиуд дээр байдаг асуудлыг зэнд яриад авах гэж бодож байгаа байхгүй. Тэр шинжлэх ухааныг хөгжүүлэх зардал гэдэг чинь их сургуулийн төлбөрөөс гарч ирэхэд хангалттай тийм их усүр биш байхгүй та. Тэгээ нэг сөрхий юм яриад инновац бас нэг юм шинжлэх ухааныг амьдралд нэвчүүлээ гэдэг нэг юм өрөөнүүд ийм шинжлэх ухааны академи ч угаасаа зүгээр бас цаас хийдэг газар шүү дээ. Тэрийг
хэрвээ дэмжмээр бол төрөөс дэмжиж өгөхгүй бол сургууль нэг оюутны төлбөрөөс тэрийг зохион байгуулж өгөхөөр чадахгүй байгаа. За тэр шинжлэх ухааны дэмжлэгээ болий. Тэр сургуулийн байр савны тэр цахилгааны зардал мартал агуун төрөөс төлчмөр өнө одоо тэхгүй болонгууд чинь бид нар нөгөө цалингаа нэг арай гэж төлбөрөөсөө гаргаж аваад идэг. Дээрээс нь нөгөө даргын явгаа ирээд захирал болчих юм бол тэрний зардлыг бас гаргаж өгж байгаа тий. Байрныхаа мөнгө зөнгийг бас өөрсдөө төлөвлөчмөр байгаа байхгүй. Одоо чадахгүй болов шүү дээ тий. Сургуулиудыг зүгээр л менежментийн хувьчлалд оруулах. Хардаа Монголд ингээд 6 төрлийн ихтэй сургууль байгаа заяа. Тэр 6 ранкаараа юу гэж худлаа гөрөөдөж санхүү эдийн засгийн сургуулийг барахгүй шүү. Хүмүүнлэг ямар гоё болсон бэ тэр. Дотор нь бүр амар менежментийн хувьчлалд орцоо их сургууль болгон шууд нэгт орж байна. Тийшээ хүмүүс засгийн сургууль менежментийн хувьчлалд орсон уу те? Би тэгж итгэж байгаа. Тий. Тэр хүмүүнлэг л амар гоё болсон юм. Би нөгөө оюутнуудад ингээд нэг лекц хийгээ явдаг байхгүй. Энд чи хүмүүнлэгийн интерьер нь бол үнэхээр гоё болсон байна. Төрийн сургуулийг төрөөс санхүүжүүлж чадахгүй бол тэр цаад зардлага гарахгүй юм чинь тэр дарганараа аваад эрүүл ухаантай хүмүүсээр өдөрдүүлмээр байна. Тий. За ямар ч байсан баярлалаа. Цаг гараа ярьчих шиг боллоо тий. Цаг гараа ярьлаа. Тэгээд үйлдвэрчний хэвлээс ирсэн танд бүр онцгойлон баярлалаа тий. Тэгээд уг нь бол боловсролын яамнаас хүн ирэх ёстой байсан боловч одоо нөгөө хилцээртэй ороод яг цаг тулаад тэгээд ирж амжсангүй. Тэгээд бас танд бас маш их баярлалаа. Тэ цэцэрлэгийн багш нараа төлөөлөөд ирсэн. Ер нь баг би энэ тийм цэцэрлэгийн багш нарыг яриа сууж байгааг ер нь баг харж байгаа үг шүү. 6 тарах юм чи. Тийм тэгээд амар гоё юм 7 баг цаг хугацаагаа зарцуулаад баг анх удаага цэцэрлэгийн багш нар ингээд гоё яриа сууж байгаа гэдэг бол танд бол маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд хоёр багштай ч гэсэн баярлалаа. Зүгээр миний яг энэ бол нэг дүгнэлт биш. Гэхдээ миний зүгээр бодлоор сургуулиудыгаа өрсөлдөөнд оруулмаар байна. Тийм тэгээд ер нь бол манай боловсролын яам энэ одоо боловсролын хамгийн том тэг тушаа бол манай боловсролын яам аль хэдийн өөрөө болцсон шүү гэдгийг би бүр ингээ алхан тутамдаа харж байна. Цалин хөлс хөтөлбөр за тэгэл тэр нэг номын тендерн дээр яаж алалцж байгаа тий. Сая энэ жил одоо нөгөө номнууд нь ингээл хоорондоо ингээл учраа олохгүй байсаар бол ном нь оройтол ирж идэг ч гэдэг юм. Тендерн дээрээ бас ингээл хоорондоо ингээл зүгээр тэр боловсролын яам гэдэг бол зүгээр мөнгө гусдагл газар болцсон биш тий. Яг үнэ шүү дээ. Тэгээд тэр нь бүр ингээд бүр ил болцсон байна манайхаа. Ингээд хүн чинь нэг ичиж болноод ингээд ичиж мичиж жагаад юм хийж болноод одоо ерөөсөө ичээж болчих. Тэгэл ингээд ерөөсөө юу ачдаг болчих. Тэгээд тийм байна. Тэгээд одоо ямар ч байсан багш нар маань хүүхдүүдээ гэсэн энэ сэтгэлтэй энэ багш нар маань байхад болох байлгүй дээ. Тэгээд та бүхэндээ маш их баярлалаа. Чи юм хэлэх гэжсэн үү? Тэр нөгөө нэг ийм завсар гараад байгаа байхгүй. Багш нь цалингаа ингээд дансаараа харуулад багт чинь цаана нөгөө сайд нь наадвал чинь цалин одоо яриад байгаас нь 3 сая 600 гэсэн. Их болцсон шүү дээ. Одоо яг авах цалингаа бичээ. Үрийг гэдэг байгаа байхгүй. Тэгээд тэр донд чинь нэг мэдээлэл цуглуулж өгдөг нэг мэдээлэл цуглуулж өгдөг нэг бүлэг байна шүү дээ тий. Тэд нар цаашаа сайдтай худлаа яриад байгаа байхгүй. Тэгээ нөгөө сайд нь мэдээж өөрийнхөө ажилд итгэн шүү дээ. Тэгэнгүүт чинь яг бодиттой нь одоо бэлгүүнийг авчирсан цаас авсан. Сая төгрөг авсан байна. Сая 500 авсан байна. Сая 600 авсан байна тий. Тэгээ энэ ерөөсөө хамгийн олон нэмэгдэл авж байгаа хамгийн олон жил ажилласан багш хамгийн ихтэй одоо аймгийн төв дээр 2 сая 130 мянган орон нутгийн нэмэгдэл нь нэмэгдээд байгаа шүү дээ тий. Гар дээрээ. За тэгэнгүүт нэг 8-9 жил ажилласан багш сая 600 мянга, над шиг эхний жилдээ ажиллаж байгаа багш сая 500 мянга. Нөгөө мө хөрхи багшаас гадна одоо номын сан цэвэрлэгч жижиг тогооч эдгээр чи бас маш их ажил хийдэг хүмүүс байна. Эдгээр чи их гар дээр сая төгрөг авчих шүү дээ. Донд шатны дээр даргандар нь сайдтай худлаа тоолж өгөө болооч гэж хэлэх гээд байгаа шүү. За маш их баярлалаа манайхаа. Тэгээд Монголын маань хүүхдүүд улам илүү боловсралтай болоосоо тэгээ багш нар маань бас энэ тэмцэлтэд ялаасаа гэдэг энэ үгээр энэ нэвтрүүлгөө өндөрлөө. Маш их баярлалаа. За баярлалаа. Амар гоо хүндлэл төрж ин та гэдэг.